10 секундын дараа. За цар тахлын тэмдэглэл блогийн 41 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр энэ удаа Японоос амгалан халуун нанаар оролцож байна. Тэгэхээр ер нь цар тахал дэгдсэн энэ үеэс эхлээд иргэдийн сэтгэл санаа гэдэг юм уу, улс орнд болгонд өөр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй холбоотой ч гэдэг юм уу. Одоо иргэдийн сэтгэл санааны байдал бол харилцан адилгүй байсан. За тэгэхээр дэлхийн 16 улсад хийгдэж байгаа. Одоо яг судалгаа байна. Тэгэхээр энэ судалгаанд бас Монгол улсаас орсон явж байгаа. Тэгэхээр энэ судалгааны ажил дээр бас Монгол улсад төлөөлөө оролцож байгаа хоёр залуутай ярилцах гэж байна. Тэгэхээр та хоёрт энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Орой мэнд хүргэе. Өглөөний мэнд хүргэе. За тийм дэлхийд дээр үзэж байгаа хүмүүсийн хувьд гэх юм бол нөгөө цаг харилцан адилгүй байгаа. Зарим нь өглөө, зарим нь үүрээр ч гэдэг юм уу, зарим нь орой болсон байгаа тий. За тэгэхээр энэ одоо ямар учиртай судалгаа вэ гэдэг тухай бас ярьж өгөх зөв болов уу гэж бодож байна. За амгаа гэхүү тий. За тэгэхээр яг одоо ингээд бид нар бүгдээрээ л мэдж байгаа тий. Өнгөрсөн оны 12 сараас эхлээд Хятадд коронавирус дэлгэрлээ. Тэрнээс хойш юу болов? Хятад бол маш чанга хөл хорой тогтоолоо. Монгол бол тэрнээс бүр илүү хөл хорой тогтоолоо ч гэдэг юм. Ер нь дэлхийд даяараа тодорхой хэмжээнд хөл хорой ч гэдэг юм уу хэлийн хязгаарлалт хийгдээд зарим нь чангалаад судлаад тий алдаа онооноос харж байгаа дараагийн арга хэмжээнүүдээ аваад явж байгаа улсаар болгон тэр болгонд ингээд хамрагдаад өртөж байгаа хүмүүс маш их байгаа. Тэр хүмүүсийн сэтгэл санаанд маш их урд өмнө байгаагүй тийм нөлөөллүүд гарч ирж байгаа нь ойлгомжтой л да. Ялангуяа Монгол бол баг энэ тал дээр бол дэлхийд ард иргэдээ ямар ч очирлог өгж байгаа вэ гэдэг дээр бол баг өөр хаанч байхгүй тийм юм болж штэ тий хамгийн топ үзүүлэлттэй тий гадаадаа хэдэн 10 мянган хүмүүсээ эх оронд нь харих эрхийг нь хориод тий тэр хүмүүс нь одоо ямар ч амжиргааны аюулгүй байдлын баталгаагүй сэтгэл санааны хувьд маш хүндтэй тэгсэн мөртлөө эрхцээ хувьд болохоор зохицуулсан зохицуулт байхгүй гамшигын тухай хууль гэж байгаа мөртлөө тэр Монголд байгаа хүмүүс эрхцээ зохицуулаад өгсөн тэгсэн мөртлөө гадаад байгаа хүмүүсийн талаар яаж зохицуулах талаар байхгүй тэгсэн мөртлөө гамшигын тухай хуулиараа болохоор гадаадд байгаа хүмүүсийг хорцсон байдаг нэг тиймэрхүү нөхцөл байдалтай за тэр яг тэгээд ер нь тэг хүн болгоны дэлхийд даяараа хүн болгоны сэтгэл санаанд бол энэ коронавигоос үүсэж байгаа юу маш олон байдлаар нөлөөлж байгаа. Ер нь яг яаж нөлөөлж байгаа юм бэ гэдгийг арай нэг шинжлэх ухааны аргаар жоохон харах гэж оролдъё гэдэг нь болохоор бид халуун битээр оролцоод явж байгаа судалгааны нэг зорилго нь баггүй. Тэгээ багийн хувьд болохоор Josephine гээд Японы Keio-гийн сургуульд ассистент профессор гэдэг Франц эмэгтэй байгаа биологийн чиглэлээр судалгаа хийдэг тийм хүн байгаа. Өөр Shoi гээд Токиогийн сургуульд бас ассистент профессор хийдэг. Одоо энэ Японы коронавитой тэмцэх гол үндсэн багийн одоо нөгөө математик загварчлалыг нь гаргадаг тийм тархин болсон тийм залуу судлаач байгаа. Тэгээд дээрэс нь би тэгээд халуунаа ийм одоогоор ийм дөрвөний бүрэлдэхүүнтэй мэдээж орчуулга гээд өшөө тусалж байгаа зөндөө олон хүмүүс байгаа. Тий, ийм бүрэлдэхүүнтэй тэгээд нэг ийм судалгаа эхлүүлээд явж байгаа. Нийт дэлхийн 16 улсаар ийм судалгаа хийж байгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр одоо яг ямар улсууд дээр голчил судалгаа хийж байгаа юм болоо? 16 улс биш чадвал болно бүхэл улсад байгаа бүхэл хүмүүсээс судалгаа амаар байгаа юм л та. Тэгээд эхний ээлжинд бид хоорондоо ярьж байгаад 16 хил байгаа ах тий. Эхний ээлжинд гэсэн 16 тий хил дээр судалгааныхаа санал асуулгыг бэлтээ. Тэгээд гэдэг чинь баг нэлээ их болчихж байгаа аахгүй. Хятад хэл, англи хэл, испани хэл, португал хэл тэгэл явчихгаа тий. Хил дээр юм биш 16 хил дээр юм биш. Тийм. Хилээ сонгосон нь яг энэ дээр яг нэмэлт хэлэхэд болохоор анханасаа нөгөө хилээ сонгохдоо эхлээл яг бид нар чинь нөгөө нэг асуултаа тий судалгаагаа яах гал бас хичнээн хоног болж байгаа ярилцаад. За тэгээд хилээ сонгохдоо болохоор яг нөгөө түгээмэл хэрэглэгддэг. Дэлхийд одоо түгээмэл хэрэглэгддэг хилээ сонгох гэж хичээсэн л дээ. Тэгээ мэдээж бид нар нөгөө нэг бүх хилээ мэдгүй шүү дээ. Англи за яг суугаа орныхоо Япон хэл дээ.
Тэгээ монгол хэл бит хоёр өөрсдөө монголоо орчуулад ингэж явсан байгаа. Тэрнээс гадна одоо Спань те Португал гэл ингээд ийм хэлнүүдээ сонгоход бол мэдээж нөгөө найз нөхдөөл танил тал энэ нөгөө хүмүүсээсээ тусламж аваад энэ цэвэр нөгөө нэг сайн дурын ажил ахгүй юу? Энэ болохоор ямар ч бит хоёр ч гэсэндээ нэг ажлынхаа хажуугаар тий хоёр судлаач багш нар маань ч гэсэндээ ингээд ажлынхаа хажуугаар тий орой шөнө сууж хийдэг учраас тэгээд энэ хэлний сонголт болохоор яаж гаргавал бид нөгөө боломжтой хэлнүүдээ одоо хийцэн байгаа. Сая Амгалангийн хийснээр болохоор мэдээж нөгөө болж өгвөл бүхэл хэл дээр гаргамаар байгаа. Дээрэс нь боломжтой энэ хэл дээр одоо гаргамаар байна гэж хүссэн хүмүүс ярих юм бол чөлөөтэй биднэртлөө бас холбогдоод сайн дураараа энэ судалгааны ажилд оролцох боломжтой байгаа. Тийм энэ бол зөв нээлттэй ахгүй зөвхөн нөгөө одоо бид дөрөв хийж байгаа гэсэн тийм судалгаа ахгүй тий. Одоо жишээ нь юу гэдэг жишээ яг одоо энэ судалгаа хийсний дараа одоо яг ямар үр дүн гарна гэж та нар үзэж энэ судалгааг эхлүүлсэн болоо. Мэдээж хэрэг судалгаа эхлэхэд тэр имийг мэдчихээ яг энэ дээр яг зөв дүн шинжилгээ яг хийгдэж гэнэ үү гэдэг юм уу нэг тийм бодолтойгоор эхлүүлсэн болов гэж бодож байна л да. Тийм. Энэ дээр яг уу тийм нэр хоёлаа ярьж байгаа. За. Яг уу нэг ийм юм байгаа юм л да. Яг ийм юм гарна, тийм юм гарна гэж мэдэхгүй шүү дээ. Бүр бүх датагаа хараад анализ хийлээ. Гэхдээ яг нэг иймэрхүү нөхцөл байдал үүсч ирсэн юм шүү гэдгийг нэгэсэндээ зүгээр нэг ядаж нэг баримттайгаар те том мэдээлэлтэй дата болгоод үлдээн гэдэг нь дараагийн хүмүүст их хэрэгтэй болов гэж бодоод байгаа юм л да. Дараагийн хүмүүс яг шинжлэх ухааны гэдэг үү? Гамшиг хар тахлын үед яг улс орнууд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа гэдэг дээр бас нэг тодорхой хэмжээний дүн шинжилгээтэй үлдэнэ гэсэн үг үстэй. Магадгүй яг хийх ажил дээрээ дүн тавиулна гэсэн үг шүү дээ, тийм ээ? Тийм. Тэгэхгүй бол тэгэл ингээл өнгөрөхөөр хүмүүс хэцүү байсан байна, зовж исэн байна гэж яриад өнгөртөг. Дараа нь тэгээд мартагдгаал явчих юм бол тэр чинь бас болохгүй шүү дээ, тий. Тэгээ яг нэгдүгээрт тийм баримт үлдээн гэдэг нь яг миний зүгээс харахад бол юу байгаа нэг чухал нэг хэсэг юм болоо гэж бодоод байгаа. Гэхдээ тэрнээс гадна түрүүн хэлсэн ингээд улс болгонд хүн болгохны зовлон өөр. Тэгэхээр одоо жишээ нь юу гэдэг энэ хүмүүсийн тулгарч байгаа бэрхшээл өөр. Тэгэхээр одоо чинь Монголыг одоо чинь Францд байгаа хүмүүстэй харьцуулахад Францд байгаа хүмүүс ер нь юунд хамгийн санаа зовж ирсэн ч гэдэг юм уу те. Ер нь ингээд корона болоод ингээд 2 жилийн дараа ингээд бүх юм эргээд нормал байдалтай орлоо гэхэд яг энэ бүхнийг хамгийн мундаг юу хийж чадсан те зохион байгуулж чадсан улс нь ер нь тий. Одоо чинь дотооддоо нэг ч халдвар одоо тархаагүй гэдэг байгаа Монгол үнэхээр тэр чинээгээр мундаг байж чадсан юм уу ч гэдэг юм уу те. Тиймэрхүү асуултанд бол хариулт гарах л байх л та. Тэрнээс гадна мэдээж бас яг бүр нарийн сэтгэл зүйн үүднээсээ ямар нэгэн үр дүн гарч магадгүй л тэрийг бол яг тухайн датан дээр анализ хийх хүмүүс нь бол яах вэ? Тэгээ олж гарах болов гэж бодож байна. Одоо юу гэмдэ сая хэдүүлээс Ираныг хэлж илээ штэ. Олон мянган одоо Монгол иргэд хилийн гадна ингээ за тийм энэ бол ерөөсөө төсөөлшгүй бас бид нар ч гэсэн өөрсдөө ийм байдалд орно гэж төсөөлөггүй байжсэн зүйлдээ орсон шүү дээ тийм тэгэхээр одоо юу гэдэг энд бид нарыг үзэж байгаа монголчууд маань магадгүй энэ судалгаанд илүү сайн оролцох юм бол бид нар Монгол улсынхаа засгийн газар хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээндээ бас дүн тохиод өөрсдийнхээ хэмжээгээр оролцож байгаа гэдгийг бас давхар хэлхэн зүйтэй ах гэж бодож байна. Яагаад гэх юм бол энэ дата мэдээллийг цуглуулах ажилд та бид өөрсдөө сайн оролцсноор яг энэ юу гэдэг жинхэнэ одоо тэр зөв мэдээлэл тэр зөв үр дүн гэдэг юм уу та гарахад хувь нэмрээ оруулж байгаа гэдгийг бас хэлэх нь чухал. Тийм ч учраас одоо юу гэдэг бид гурав энд ингэж ярилцаж сууж байгаа тий. За ер нь энэ судалгаа нь хэдэн асуулттай ямар шүү одоо судалгаа юм болоо бас тэр тухайгаа хоёулаа бас жоохон дэлгэрүүлээд яриа тийм ээ. За судалгаагаа яах вэ? Скрин шеэр хийгээд тий. Яг 27 хамгийн сүүлийнхээ яг нөгөө нэг таны мэдээллийг ашиглахыг зөвшөөрж гинөө гэснийг орох юм бол 28 асуулттай байгаа л да. За гараад ирлээ. За энэ болохоор яг нөгөө судалгааны талаарх байна. Энэ about гэдэг дээр тий.
Яг судалгааны талаарх бол сайн нөгөө нэг ярьсан байгаа шүү дээ. Дэлхийн хэмжээнд энэ цар тахал хэр хүмүүс нөлөөлж байна. Home гэдэг дээр нь дараад монгол хэл гэж байгаа шүү дээ. Шууд төрлөө н ороо явуучих уу. За тэгээ одоо хэвчлэн бидний лайвс монгол хүмүүс үзэж байгаа гэж бодоод тийм доошоо гүйлэх юм бол монгол хэл гэж байгаа. Сонгод тий. За энэ дээр болохоор арабаар, хятадаар, за герман, франц, за тэгэл одоо нөгөө яг сонгосон хэлүүдээр байж байна те. Тийм. За монгол руу орлоо. За энэ хүү асуулт нь хэлхийн хязгаарлалтанд өртсөн иргэдийн сэтгэл зүйн байдал болон стрессийн гол хүчин зүйлсийг тодорхойлох зорилготой болно. Судалгааны үр дүнг арилжааны зорилгоор ашиглахгүй бөгөөд иргэдийн нөхцөл байдлыг үнэн зөвөөр тогтоох зорилготой. Түүнчлэн хэлхийн хязгаарлалтанд өртөөгүй ч уг асуулгад оролцох боломжтой бөгөөд судалгаа маань аль болох өргөн хүрээнд олон хүнийг хамруулах тусам нийгмийн сэтгэл зүйн байдлыг тодорхойлох чухал ач холбогдолтой юм. Ирүүлсэн мэдээллийн их сурвалжийг тодорхойлох боломжгүй байдлаар хадгалах тул та бүхэн үнэн зөв боддоор хариулахын судлаачдын зүгээс хичээнгүйлэн хүсэж байна. Бидний судалгаанд цаг гаргаж байгаа танд баярлалаа гэсэн мэт. Тэгэхээр одоо нийт хичнээн асуулгатай юм судалгаа байна гэдгийг ерөнхийдөө харуулъя. Та аль улсын иргэн бэ? Оршин суугаа газар, одоо байгаа газар, ажил эрхлэлт, эрхтэй эмэгтэй тэгээд насны ангилал та яг одоо байгаа улсынхаа 79-ний хэлэлцээ 5 хэл дээр гэсэн байна. Ажлын бус зорилгоор за ковид болтой байгаа тий. Одоо ингээ харах юм бол тий part 1, part 2 гэх ингээ дөрөв хэсгээс бүрдэж байгаа. Эхнийх нь болохоор яг эхний хэсэг болохоор сая ихийн судаа хэлснээр ерөнхийн нэг асуултууд байгаа шүү дээ. Хаана байгаа тий таимтай юм уу, эрхтэй юм уу гэх. Тийм хоёр дахь хэсэг болохоор ерөнхийдөө нөгөө хүмүүсийн яг одоо тулгамдаад байгаа асуудал. Тэгээд сүүлийн хоёр хэсэг нь болохоор нэлээд нөгөө наривчлж хүмүүсийн нөгөө сэтгэл санаа тийм асууж байгаа яг сүүлийн хоёр хэсэг бол яг нөгөө сэтгэл санааны тийм биш. Одоо жишээ нь яг 4-4 хэсэг дээр сэтгэл санааны мэдрэмжүүд сүүлийн 30 хоногт танд хэрхэн нөлөөсөн талаар асууж байна те. Тэгэхээр ялангуяа карантинд очсон, карантинд байгаа ч гэдэм үү яг ингээ гацаад гэртээ байгаа хүмүүс бол яг энэ байдлаа сайн илэрхийлж оролцох нь маш чухал юм шиг санагдаж байна л да. Яг тэр хооронд бид нэр юу мэдэрсэн, яаж ийсэн ингээл те. Энд чи бас нөгөө яг ярихад хэцүү ч гэсэн одоо бусдад ярихад хэцүү байж магадгүй. Гэхдээ энэ судалгаанд оролцох юм бол за бас л өөрсдөө мэдэрчсэн тэр мэдрэмжүүдээ ингээд хуваалцах. Энэ үр дүн гарсны дараа эн чинь яг надтай адилхан ийм олон хүн энийг мэдэрсэн байх штэ ч гэдэг юм уу те. Тэр ойлголтыг солоод очих болов гэж бодож байна. За ингээд тэгээ бас дараагийн хэсэг юм билээ. Одоо ингээд асуултаа ингээд уншаад явцдаа хүмүүс бас нөгөө мэдээж нөгөө хариулсан хүмүүсийн сэтгэлдлийг ингээд сонсож байхад өөрөө нөгөө нэг сайн ойлгохгүй. Гэхдээ энэ асуултыг уншиж анх өөрөөсөө асуусан байгаа хгүй юу? Одоо жишээ нь нэрээ би чинь сүүлийн үед ингээд жоохон сэтгэл санаа гутранг байгаа штэ гэд өөрөө тэрийгэ хүн ингээд ер нь ерөнхийдөө одоо нөгөө гаццсан байгаа хүмүүс ч юм бол яг гацаад байгаа хүмүүс маань хөвчлэн ганцаараа ч юм уу те ярих хүн байхгүй ч юм уу эсвэл хэлийг мэдгүй газар очсон ч юм уу те танил тал ч юм уу хүмүүс байхгүй штэ те тийм хүмүүс чинь ингээд ганцаараа болохоор нэг тэгэж сайн ойлгохгүй мэдрэхгүй ингээд яваад байдаг. Тэгэд яг одоо манай судалгааны асуултуудыг ингээд унших юм бол хүн чинь мэдээж асуултанд хариулах гэж байгаа юм чинь бодно шүү дээ тий. Зүгээр ямар зүгээр тоо бодож байгаа биш юм чинь тий. Энд чинь яг сэтгэл санааны асуулт учраас та сүүлийн 30 хоног хэр их юм гутранг байсан бэ тий. Бүр юу ч хийж чадхаа болтлоо гутранг байсан уу тий. Энийгээ та тоогоор бидэнд илэрхийлнэ үү энэ гэсэн тиймэрхүү асуулт байгаа байхгүй. Тэгэхээр чинь хүн яг бодоод хариулгахлаа нөгөө өөрийнхөө мэдрэхгүй анзаарахгүй байсан тэр сэтгэл одоо санааныхаа зовнилыг өөрөө анзаарч хэлдэм байна л да. Тэгэхээр бас өөрийгөө мэдхэд ч гэсэндээ яагаад стресстэй байгаа гэдгийг ойлгоход ч гэсэндээ өөртөө нэг 5-10 минут зарцуулаад нэг өөрийгөө нөгөө сонсоод гэдэг үлээ дээ. Тэгээд нэг энэ судалгаанд оролцох нь танд өөрт чинь ч гэсэндээ бас хэрэгтэй байх гэж бас бид нэр бодоод байгаа. Тэгэхээр одоо энэ дээр бас нөгөө нэг ямар линк вэ гэдээ асууж байна. Би тэгэхээр юу яачи энэ дээр энэ линкээ тавихыг заажраа
яг нөгөө бүүлжүүлэх линкээ энэ коммент хэсэгт хоёрын нэг нь оруулаад өгөөч. Хүмүүс бас бид нарыг үзэнгээ бас энэ судалгааг хариулаад явж иж бас болох юм те. Тийм. Тэгээд ойлгомжгүй юм байх юм бол бас судалгааны явцад биш үү яг лайв явцад бас асууж бас болно. Тийм. За ямар ч байсан л энэ дээр одоо сэтгэл санааны байдлыг нэлээд яасан байна л да. Шалтгаангүйгээр ядрах, твдэх, за тэгээд 50 бус болгох, итгэлээ алдах, ганцаардах те. Тогтож сууж чадахгүй 50 бус болох гэдгийг бол би л авдаг биеэрээ мэдэрсэн юм байна. Ягаад ч юм гээд ерөөсөө ингээд 50 сууж хоолойч идэж чадахгүй болсон. Тэгээд тухайынхаа лайвуудаар ярьжсэн боловч энийг яг ингээд системчилж ойлгож ирсэн ч гэдэг юм. Тийм юм бол одоо үнэхээр хэлэхэд яг энэ асуултад уншаад ингээд явж байхад бол бас юу бод санагдаж байна яг. Тий. Би нэрээ яг тэгжсэн штэ гээл те. Яг тэр орж ирж байна л да. Тийм. Тэгэхээр мэдэрсэн ч гэсэн дэрийг мартаад тийм. Тий. Энэ дээр одоо их орныхоо доорх сэдвүүдээр одоо нэг нь биднэрт одоо ямар бас нөгөө халамж анхаарал үзүүлсэн бэ гэдэг тал дээр бас бид нэр судалгаа асууж байна те. Бид нэр болохоор яг гацар үедэд бол тийм халамж маламж бол одоо төр засгийн зүгээс авсан юм бол байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол бүгд хариултаа өгчих боломжтой харагдчихээн. Орсон сууж байгаа газар те. Тухайн улсад харин ямар арга хэмжээ авч ирсэн бэ гэдгийг бол бид нар бүлтгэл хараал байж байгаа шүү дээ. Ягаад бол гацар үедэд юунд багтахаа юунд ч хамрагдахгүй өрнөө ой Америкт ингэдэм байх, Японд ингэдэм байх, Англид ингэдэм байх гэдэг ингээд нэг ордлогын харцаар нэгэд одоо бид нар энэ улсын иргэн биш юм чи одоо яах вэ гэж тавилан юм да гэж яаж байгаа шүү дээ тий. Тийм. Сайн нөгөө хэлснээр чинь нөгөө нэг улс болгон яг мэдээж нөгөө дотор одоо Монголд ингэж байгаа шүү дээ. Нөгөө Монголд байгаа хүмүүс нь л нэг Монгол улсын иргэн юм шиг тий. Одоо юу гэх юм бэ? Ард иргэдээ бид нар хамгаалах ёстой. Уул нь бол гадаадд байгаа иргэн ч гэсэндээ тий төрч бай, урт хугацаагаарч бай ингээд явцсан байгаа иргэн ч гэсэн Монгол улсын бас иргэн штэ уул нь бол тий. Тэгээ энэ хүмүүс ч гэсэндээ тэр халамж, тэр тэтгэлгийг авах ёстой. Дээрэс нь улсын хооронд төр засаг бас тий бодлогоо тийшээ хандуулах ёстой байхгүй давуул нь тий. Уг бусад орнууд тэгж яваад байгаа учраас бид нар бас ижилхэн л тийм байх ёстой бах тий. Тийм учраас тэгэхэд эсэргээрээ одоо жишээ нь ингээд дүн тавигдж байгаа байхгүй. Тэгэхээр энд бол мэдээж нөгөө Монголд байгаа хүмүүс ч одоо нэг ингээд төр засгийн мэдгүй буруу мэдээлэл ард иргэдэд олгосноос болоод ч юм уу миний хувийн бодлоо одоо тий бас хүмүүс нэг жоох ингээд дайраад хэлж магадгүй. Гэхдээ хоёр хуваагдсан байгаа шүү дээ. Энийг аль нь харж байгаа шүү дээ болно. Монголд байгаа хүмүүс нэг тал ч юм уу тий. Тэгээ тэр нэг улс нь ингээ хамгаалаад байгаа юм шиг тийм болсон. Гаццсан тий гацаагдсан байгаа энэ хүмүүс болохоор бас тий ингээд нэг тал юм шиг. Уул нь бол тийм биш байхгүй тий ингээд бүгдээрээ арт түмэн чи ингээд нэг байх хэвээр. Тэгтээ одоо яг энэ асуултуудыг ингээ харах юм бол жишээ нь миний зүгээр хувийн бодлоор бол Монголд байгаа хүмүүс нь нөгөө амар сайн оноо тавих байх л та одоо энэ асуултан дээр байгаа шүү дээ. Төр засгийнхаа авж байгаа бодлогыг тий хэр одоо дүн шинжилгээ тавих вэ эдэр гэж байгаа. Тэн дээр ингээд тэгэхээр бас л нөгөө хоёр өөр хариулт гарч ирэх байх л та. Гэхдээ тэрний нь болохоор Монголд байгаа одоо таны байгаа улсаас хараад ингээд ялгачин л та тий. Тэгэхээр ийм хоёр тис нөгөө өөр хариултууд оноо дүн тавьсан л байдалтай гарах байх л та тий. Гацсан ба гацаагүй Монголд байгаа хүмүүс гэсэн. Тий гацсан ба гацаагүй Монгол гэдэг чинь бас амар чухал байна л да. Бид нар чинь нэг тийм хоёр хуваагдсан юм шиг л яваад байна штэ. Нана өөх гингүүд шууд гомдож байгаа юм чинь яагаад бид нар чадах бүх юмнаа хийгээд явж исэн юм байж энд ерөөсө богино хугацаагаар ирээд гацны төлөө намайг эндээ өөх гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэж бодогдож байгаа байхгүй тий. Тэгэхээр нөгөө бидний ойлголт одоо Монголд байгаа хүмүүсийн ойлголт ямар байгаа юм тэднэрт ямар одоо ойлголтыг төрүүлэхийн тулд бас ямар мэдээлэлээр хангаад байгаа юм гэдэг нь бол гайхалтай санагдаад байгаа байхгүй юу ер нь л харин тийм яг байна. Тэгээд юу гэмдэ зарим үед бол хэлэхэд ч хэцүү тийм муухай мессежүүдийг авч байгаа болохоор тийштэй угаасаа бид нар бас нэг энд бас Японд те гацсан иргэдэгээд ингээд бас нэг хөдөлгөөн ингээд үүсгээд явж хахад яалч харахгүй нэг юм hate speech маягийн тийм юмнууд явж исэн. Тэгээ бид нар бас цуглуулжсэн. Тэрийг бас амгалан бас тэр талаар зогс яриул те. Бид нэр ялгарлах хөдөлгөөний маш олон кейс цуглуулсан гэж яж байгаа л үү те. Тийм. Одоо тэгээд энэ их олон энийг одоо баг одоо
гадаад байгаа хүмүүс нь бол бүгд мэдж байгаа ах тийм ер нь тийм ялгуурлах үзэл ямар байгаа илээ. Тэр гадаад байгаа хүмүүс бүгд мэдэрч байгаа. Бүгд ингээд амар хангалттай их ярьж байгаа болов гэж бодоод би ингээд дахиж яриад ингээд хүм бухимдуулаад өөрөө бухимдах нь хаашаа. Гэтэ бас өмнөх яриалгаа орохох нэг юм байсан шүү те. Хүмүүс ийм зан гаргаж ирсэн шүү монголчуудаа. Энд чинь ер нь яг яах ёстой байсан бэ гэдгээ ядаж нэг 5-10 жилийн дараа хэдүүлээ нэг баримттай ингээ харах юмтай яриад бэж яах юм болол тэр чинь агцсан болов гэж бодоод энэ тэрнээс одоо бид нар одоо 7 сар ингээ харлаа шүү дээ засгийн газрыг те ингээд үйл ажиллагаагаа яах болов арай нэг хүнийхээ төлөө болох болов гэсэн чи огт болсонгүй шүү дээ те ихэндээ за сонгуул болгож байгаа юм болов тэгээд тэгж байгаа юм болов ингээд тэгж байгаа юм болов за одоо нөгөө засгийн газраа бүрдүүлээд гайгүй болох юм болов энэ төргээд хараал гэдэг ерөөс ямар ч ахигц байхгүй тэгэхээр одоо тэнгууд дараагийн 1-2 сар дахиад ингээд гинт ухаараад амар прогрессив байдлаар ингээд бүх юм сайжрах юм болов гэж гэсэн тийм итгэл бол ерөөсөй байхгүй л байна л да. Тэгэхээр ингээд хамгийн чухал юм одоо дахиж ийм юм нөхцөл байдалд орохгүй тулд яах ёстой юм бэ гэхээр аль болох чадах чинээгээр бүх төрлийн дата баримтуудыг цуглуулаад нэг үлдгэцтэй юм хийх нь л чухал юм болов гэж бодод. Тийм тэгээд тэр хүмүүсийн ялгуурлах үзлийн талаар ч гэсэнтэй одоо ингээд мэдээний сайтны доотх сэтгэлдлүүд те Facebook дээр одоо ямар байгаа вэ аимшигтай үстэй. Тэднүүсийг одоо бас чаддаг бол бүгднгийн системтэй цуглуулж агаад дараа нэг судалгаа хийвэл асал сонирхолтой юм гарах болов гэж бодоод байна. Би гайхаад байгаа штэ. Монгол хүмүүсийн сайхан сэтгэл юмд ханддаг тэр нэг хандлага сэтгэлгээ юу болсон юм бэ? Хин ийм аимшигтай болгосон юм бэ гэж бодохоор байна. Уг нь бол нөгөө асууж байсан байхгүй нэг удаа монгол хүний хамгийн одоо монгол хүнийг та юугаар одоо тодорхойлох вэ гэвэл би шууд сайхан сэтгэл гэж хамгийн дөрөнд хэлж байгаа байхгүй. Тэгтэл уучлаарай гадаад гацсан хүмүүсийн яг одоо миний эргэн тойрон сайхан сэтгэлтэй хүмүүс өндөө байгаа. Гэхдээ нийт маасаараа бид ямар болсон юм бэ гэдгийг л амар гайхаад байгаа байхгүй юу? Гэхдээ эн чинь болохоор ер нь ингээд сүүлийн 30 жилдээ ер нь заавал 30 ч гэдэг юм сүүлийн нэлээд олон одоо 10 жилдээ энэ ингээд жоохноор ингээд болж исэн процесс байгаа байхгүй юу? Ер нь. Тэгээд энэ процесс нь нөгөө юм чинь ингээд ямар нэгэн тийм гарч ирэхэд те одоо юм томоор ингээд яг үүсээд үр дүн гарч ирэхэд чинь нэг шалтгаан хэрэгтэй шүү дээ нэг шалтгаан. Тэгээд одоо энэ чинь яваал гэсэн байхгүй. Гівгэнт ингээ монгол хүн амар сайхан байж байгаа л юм болчихно гэж байхгүй шүү дээ. Гэхдээ бид нарт тэрийг дотор нь байгаад анзаардгүй яг ингэж хүмүүс ингэж сэтгэлдээ ингэж гаргах бас нэг тийм шалтгаан нөхцөл байдал нь бүрдэхгүй байсан. Өдийг хүртэл те жоохон гарч исэн ч гэсэн. Гэхдээ энэ корона ч нь болохоор энэ ард иргэдийн энэ шууд хэлэхэд нөгөө ааш зангийнч таниулж өглөө. Бас улс орны те төр засгийн нүүр яг үнэн нүүр царайгийн ч гэсэндээ бас харуулж өгч чадж штэ те. Тэгээд амар олон багийг хуулсан гэсэн үг байхгүй юу те ер нь. Тийм тэгээд хүн чинь яг мөн чанараа харуулчихж байгаа байхгүй юу да ер нь бол. Жирийн үед хүн яаж сайхан байж болно штэ. Хүн ингээд 50 нөхцөлд байх үед бол хамгийн сайхнараа л байна штэ те. Гэвч яг ингээд аюул ч юм уу ийм олон нийтийг нийгмийг хамарсан бүр дэлхийг хамарсан те одоо энэ бол цар тахал гэдэг энэ өвчин гараад ирэх үед бол хүний яг мөн чанар те одоо хувь хүн дээр ярих юм бол тэр хүний мөн чанар гарч ирж байгаа байхгүй юу? Улс орон дээр те арт түмэн дээр яриад ирэхэд бас тэр арт түмэн ямар онцлогтой юм те тэр чинь бас гараад ирчлээ те. Нийгмээрээ ерөнхийдөө бид нар хаашаа хандж байгаа нь одоо харагдаал ирчлээ шүү дээ тий. Заавал нэг чи бид гурав ингээд яриад байгаа асуудал биш шүү дээ. Энд чинь ингээд ерөнхийдөө гараад ирлээ тий. Тэгээд төр засаг маань өнөөдөр бид нарыг бол тэгэл өчнөө юм хилээл ингээд хуурах үедээ хуураад ингэжсэн бол одоо ингээд тийг чадгаа боллоо шүү дээ. Угаасаа ингээд арт түмнийхэн төлөө ажилдгүн байна гэдгийг харчлаа тий. Арт иргэдээ зүгээр гадаадад тий үхээ гэд тий. Чи одоо та 10,000 хүмүүстэй өгсөн дээрээ энэ 3 сая хүний ам илүү үнцэнтэй гэж хэлсэн шүү дээ. Хүний үнцнийг нэг хүний одоо амийг хизээч харьцуулдаггүй шүү дээ уул нь бол тий. Тэгтэл одоо эндх 3 сая хүний амнаас чухал гацсан одоо дурандаа яваад одоо тэдний хэлснээр шүү дээ. Дурандаа яваад гацсан иргэдийн амнаас
одоо тэрнээс доогуура өөрсдийн асуудал. Өөрсдийн асуудал. Тий өөрсдийнх нь тийм. Ерөнхийдөө бол тийм. Одоо ингэж л да Монгол хүний сайхан сэтгэл гэж ярихад хэцүү болж ялангуяа Монголд байгаа монголчууд гадаадд байгаа монголчуудаа бараг ирээд хэрэггүй гэсэн байр суурьтай байгаа. Тэр нь эрүүл мэндийн яамны 11 цагийн мэдээ тарих угаагаад байгаатай холбоотой болов гэж одоо бодож байгаа юм л дээ. Гэтэ бас сайхан сэтгэлтэй хүмүүс мэдээж зэрэг байгаа. Гэтэл одоо яг дийлэнх масаа бид нөгөө аливаа зүйл дүн шинжилгээ хийж чадахгүй тэр хүмүүсийг зүгээр л амар муухай тархин нугааж өгөх гэсэн үг шүү дээ, тий. Тэгээд зөвхөн нэгтлээ мэдээлэлтэй байгаа хүмүүс Монголд болон гадаадд байгаа хүмүүсийн тэр нөхцөл байдлыг ерөөсөө мэдээлэхгүй байснараа нэгтлийн мэдээлэлтэй хүмүүс зөвхөн тэргээрээ л бодож сэтгэж штэ, тий. За яг тэрийг хангахын тулд одоо бид нэр ингээл иргэний сэтгүүл зүйгээ л сууж лана л да. Иргэдэд байгаа мэдээллийг ил гаргая. Магадгүй ингэний гаял гаргаснараа төр засаг маань өөрсдийнхээ арга барилгаагаа сайжруулгаад нөгөө талаараа бас хин юу хийгээд болохгүй байгаа юм бэ гэдэг тэр нэг жижигэн газар ч хамаагүй улам илүү сайжруулалтыг хийхин тулд гэдэг юм уу зас залруулахад энэ дуу хоолой хэрэгтэй болов уу гэж бодож байна. За ингэж энэ авчил байгаа шүү дээ. Та нар жоохон төвчээртэй байж байл та гэж байна. За одоо энэ асуултаа үргэлжлүүлмээр байна. Одоо ингэж нэрээ одоо тийм амган хэлж юм л да. Одоо ингэж энэ бол ингэж нэг жишээ шүү дээ. Одоо за нэрийн дурдаад яг уу те энэ ах бол тэгээд энэ авж байгаа гэж бодож байгаа юм байна. Яалтч аргагүй те. Нөгөө 11 цагийн мэдээгээр нь авж байгаа гэж хэлээд байгаа юм чинь тийм үстэй. Тэгтээ энэ мөнгө төлөө очиж байгаа шүү дээ гэж. Тийм. Нэгдүгээрт мөнгө төлөөд очиж байгаа. Хоёрдугаарт уул нь бол эхний хэдэн сар бол за тий алдаан дээрээсээ чинь бид хоёрын байгаа Япон улс ч гэсэндээ тий урд нь ингээд тулгарч байгаагүй мэдээж асуудал гараад ирчихэж байгаа юм чинь тий бүр ингээд дэлхийг хамарсан. Тийм учраас өмнө нөгөө мануал гэд ингээд хараад introduction гэсэн ийм үед ингэж шүү гэсэн юм байхгүй шүү дээ. Тийм учраас бүгд паникт орсон тийм үстэй. Дэлхийд даяараа паникт орсон. Энэ онд бол Монгол нь ингээд тий American English гэсэн асуудал байхгүй. Тэгтээ хамгийн том ялгаа нь болохоор зүгээр яриул амар урт болчихсоор хамгийн том ялгаа нь болохоор бусад улсууд болохоор суралцаад яваад байгаа байхгүй юу алдаан дээрээ тий. За тэр үед ингээд одоо ийм шийдвэр гаргаад энэ нь ингэчихжээ гэж тий суралцаад яваад байна. Тэгээд гэтэл манайх болохоор ерөөсөө тийм юм харагдахчгүй тий бүр үнэртэхгүй тий. Эсвэл яг сонгосон замаар яг тууштай явж байгаа шүү дээ Монгол улс чинь яг сонгосон замаар арга ажиллагаа нэг тууштай. Яа уул нь бол тэр нь зүв байсан бол тэ тууштай явахад маш сайн байгаа байхгүй. Гэхдээ за ёо ингээд харин жоох нэрвтгээд хэлсэн л та. Тэг ингээд тий одоо иймэрхүү ингээд комент хараад ингэхэр чинь тэг энэ хүн бол жишээ нь ийм комент бичиж байгаа хэрнээ тэ одоо юу байна л та. Одоо та нарын те энэ лайвыг үздэг юм байна шүү дээ тийм үү? Үздэг болж харж байгаа те. Одоо энэ ах бол тийм авч байгаа шүү дээ гэж одоо гарч ирж байна те. Тэгэхээр үзэж байгаа гэдэг чинь бас анхаарлын татаад байгаа гэсэн үг гэж таарж байна те. Огт бас өөртөө хамаагүй асууж. Ганц ойлголт өгөх хэрэгтэй байл да. Одоо жишээ нь Японоос Монгол руу хичнээн төрний зардал гаргаж очиж байна. Америкаас хэдэн төрний зардал гарч ирж байна. Англиас хэдэн төрний зардал гарч ирж байна гэдэг чинь чухал байна л да. Одоо жишээ нь манай нөгөө сувдаа бол яг гацж 6 сарын хугацаанд 40 орчим сая төгрөг буюу зарцуулсан байдаг байхгүй. Тэр нь болохоор байр хоолндоо 30 буцчих байх гэж хэд удаа билет захиалж 10 сая төгрөг ингээд шатсан буюу нийт 40 сая төгрөг зарцуулсан байдаг те. Тэр мөнгө чинь уг нь хүүхдийн ирээдүйд магадгүй байр авахт нь машин авахт нь эсвэл нөгөө мэдлэг боловсруулаад ээжлүүлэхт нь за нэг хувийн жоохон хадгаламжтай байх юм бол альва эрсдлээс гэр бүлээ хамгаалах хэрэгтэй гэж цуглуулж ясан мөнгөө өрн таран хийгээд одоо нэгсэндээ ядуурлал руу ч гэдэг юм уу ямар ч тийм нөгөө ирээдүйн тийм нэг баталгаатай байдалгүйгээр ингээд шууд тийм амьдрал руу шууд яваад орчиж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг ийм жишээтэй хүмүүс бол энэ зөндөө байна штэ. Байдаг мөнгөө бараа дууссан. Тэгээ дээрэс нь юу гэдэм за ингэж би өөрөө яг хяналт тавьж ажиллаж байгаа хүн та нар аль болохоор буруу талаас нь ярьж байна гинэ. Тэгэхээр энэ дээр яг бас жоох ярьчих уу. Авж байгаа аль болох нөгөө дотооддоо алдахгүйгээд хяналтаа чанга байлгаж байгаа ч гэдэг юм уу. Тэрийг бол ойлгож байгаа шүү дээ. Нөгөө талаас нь бас бодох хэрэгтэй те. 7 сарын хугацаанд 15,000 орчим хүн авч байна те. Тэнгууд чинь за дахиад 12,000 хүн байна. Одоо сард 3,000-аар авч байна. За энэ 12,000 хүнийг 4 сард авах юм уу? 4 сард зарцуулж иж авах юм уу? Гэдэг юм те. Энд чинь амар 12-ыг хуваах нь 3 гэдэг чинь 4 сар шүү дээ те.
Энгийн математик сар тий. Өөрөөр хэлбэл 12 мянган хүн гэртээ харьж чадахгүйгээр сүүлийн үн 4 сар гадна хүлээх нь шүү дээ. Энэ ч одоо 7 сар хүлээсэн юм байгаа шүү дээ. 11. Тэгэхээр 10 сар хүлээж ин тий. За гадаадд 200 мянган монгол хүн байна тий. Энэ 4 сарын хугацаанд тэр хүмүүс чи одоо дахиад хэдэн монгол явах шаардлагатай болох юм. Хүн л болсон ар гэртэй, амьдралтай янз бүрийн асуудал гарна тий. Тэгэхээр янз бүрийн шаардлагаар ер нь Монгол явах шаардлага гарна шүү дээ. Ер нь Монгол явхад ер нь яагаад бид нэр ингэж бүх толон булчирхаагаа тоочж ийж яах хэвтэй юм те хүлээх хэвтэй гэдэг юм байгаа байхгүй юу. Хоёрдугаар нэг талаас энэ нэг 12-ыг хуваах нь 3 гэдэг тоог Монголд байгаа 3 сая бүх хүн нэг бодож үзчихмээр байгаа. Нөгөө талаас болохоор Монголд зохицуулт хийж байгаа чадхаараа ажиллаж ийн гэж хэлдэг нэг амар том амны таглаа хариулт байгаа шүү дээ. Тийм дээ үнэхээр нөгөө нэг үүрэг аваад тий ажлаа хийж байгаа хүмүүс бол бүгдээр чадхаараа л ажиллаж байгаа шүү дээ. Онцгой байдлын ерхий газрын одоо тэр яд онгоцноос буухад ингээд ийм цагаан хувцас өмсөд ингээд хүмүүсийг ийшээ яваараа тийшээ яваараа тий автобусаар зохицуулт хийгээ яадаг нөгөө шинжилгээ авдаг эмч бүгдээрээ чадлахаар ажиллаж байгаа хичээж байгаа тэрэнд хүн болгон талархалтай хандж байгаа байх. Гэхдээ ингэж зохион байгуулахад тий одоо сард 3000 хүн гэж штэ. Тэгэл одоо чинь яг хүн авахд хит хитэн л ботлник болоод байгаа ресурс байгаа шүү дээ тий. Онгоц байна, эмч байна, тестийн багтаамж байна, тест авах чадвар тий. Эмчилгээний ор байна тий. Яг халдвартай хүний тоо нэмэгдүүл яах вэ? Тэгээд тусгаарлах доктор байна тий. Тий. Бид ч 250 тий. Энэ 5 ботлник тий ботлник яг жихэн ботлник болоод байгаа аль нь юм бэ гэдгээ эхнээс нь тодорхойлоод тавуулаа бол тавуулаа гэдгийг нь зарлаад ингэж сайжруулна гэд нэмэх хэрэгтэй үстэй тий. Тэнгууд яг энийг ингээд бид нэр ингээд янз бүрийн байдлаар ингээд шаардлага хөргүүлээ явахаар за эмчнэр нь одоо хэлж байгаа бид нар өдөрт дор хаяж 1000 PCR хийж чадна гэж. За тэгвэл PCR шинжилгээ ботлник биш болчихж байгаа юм байна тий. Тэнгууд дараагийн өдөр нь болохоор дараагийн 7 хоногийн хурал дээр болохоор бид нэр 20,000 хүн тусгаарлаж авах багтаамжтай гэж хэлж байгаа. За тэгвэл тусгаарлах байр ботлник биш юм байна тий. Тэнгууд онгоц ботлник болоод байгаа мó гэхээр тэр бас тийм биш болж таарчж байгаа байхгүй юу сүүлийн үед тий. Үгүй ядаж дэлхийд даяараа ингээд хүргээд үгүй гэсэн нийт авиа компаниудын баг талаас илүү онгоц ингээд хөдөлгөөнгөө зогсож байгаа болохоор ингээд баг онгоц нислэг чи илүүдэлд орчоод байна шүү дээ дэлхийд даяараа. Тийм байж хад онгоц өрөхгүй гэсэн ойлголт ээж болохгүй. Тэнгууд дараа нь юу байгаа илээ. Гэл ерөөсөө тэнгууд чинь юу байгаа гэхтээ. Өөрөөр хэлбэл тэр төвчний менежмент дээр болохоор бид нэр үнэхээр юу хичээж яг сэтгэлээ гаргаж ажиллаж чадахгүй байгаа байхгүй юу. Тэр одоо жишээ нь Японд одоо нийт харьж чадаагүй хэдэн хүн байгаа юм бэ? Одоо тийм нэг бол агай сайн жишээ гэж үздэг байгаа шүү бид нар чинь. Ягаад гэвэл нөгөө гацэр ирдэг 28 цаг ажиллуулж байна. За тэгээд нөгөө Японы засгийн газраас авч хамжимж шүү дээ үгүй юу? Үгүй юу ямар арга хэмжээ авдаг? Ягаад ингээд буруу мэдээлэл тэрийг бол хаанаас гарсныг мэдэхгүй ингээд элчин сайдын яам юм уу одоо тэр хүмүүс ингээд буруу эн чинь ерөөсөө энд ямар хүмүүс ажил хийж болдог вэ гэдэг чинь би өөрөө яг тэгж хуулийн талаас нь ажил хийдэг хүн учраас одоо бүр албан ёсоор одоо энд бүр хэлмээр байгаа байхгүй юу. Энд ямар хүмүүс нь ажил хийх эрхтэй болох юм бэ гэхээр энд угаасаа албан ёсны одоо оюутан ажил хийдэг тийм одоо гэр бүлэрээ энд амьдардаг одоо бүр албан ёсны оршин суух эрхтэй хүмүүс ахгүй юу. Тэгээд тэр хүмүүс чинь мэдээд сая Японд энэ хичээлийн шинжил чинь 3 сар дуусаад диплома аваад 4 сар дараагийн хичээлийн шинжил нь эхэлдэг ахгүй юу. Нөгөө нэг дэлхийгээс арай өөр явдаг. Бусад одоо дэлхийн стандартаас. Тэгээд эн чинь мэдээж оюутан хүүхдүүд чинь 3 сард төлөвлөөд 3 сарын сүүлээр 4 сард те хамаг юмаа янзлаад ингээд харих гэж байгаа хүүхдүүд чинь өчнөө 100-аараа байгаа штэ. Тэгээд энэ хүүхдүүд чинь буцаад явж чадхаа болчихж байгаа шүү дээ. Аль 2 сарын сүүлээр ингээд онгоц байхгүй болсон учраас хилээ хаацсан учраас. Тэгээд яаж байгаа гэхээр тэгэхээр чинь энэ хүүхдүүд чинь тэртээ тэрнгөө визтэй байсан хүүхдүүд шүү дээ. Оюутан залуучуудыг ярьж ийн ихний ээлжинд болохоор би. Тийм учраас эднэр болохоор явах боломжгүй болсон учраас засгийн газраас нь яаж байгаа вэ гэхээр зөвхөн манай Монгол улсын оюутнууд биш шүү дээ. Бас яг тэр үед бол олон улсын оюутнууд байсан. Гэхдээ ихэвчлэн одоо бүгдээрээ яваад өгсөн. Зөвхөн манай Монгол баг үлдсэн байгаа. Тэгээд яг тэр 3-4 сард ингэж харьж чадхаа болсон маш олон гадаад оюутнууд те
гарцсан учраас эднэр болохоор тэр 28 цаг угаасаа оюутнууд ажиллах хэрэгтэй байдаг. Тэрийг визэн дуусгаар тэр нь автоматар дуусдаг байхгүй юу? Тэрийг хичнээн визэн дууссан ч гэсэндээ төр онцгой байдалтайгаар байлгах эрх 3-аас 6 сарын хугацаанд өгөөд дээрээс нь уулын тим визийг ажиллах эрхийг байхгүй болгодог байхгүй юу? Энэ одоо онцгой нөхцөл үүссэн байгаа учраас онцгой байдал үүссэн байгаа учраас харьж чадахгүй энэ хүмүүс чинь Японд байхын тулд эдэн байранд амьдран мөнгө хэрэгтэй учраас 28 цаг ажиллах эрхийг олгоё. Одоо үргэлжлүүлээд өмнө олгож ирсэн шиг олгоё гэд тусгай нөхцөлдөө дээр тулгуурлаж ийм юм болж байгаа шүү. Энийг бүр дахин хэлье. Тэгтээ тэгэхээр хүн болгонд бол биш юм байна шүү дээ. Хүн болгонд биш байхгүй юу? Одоо тэгэхээр зөвхөн оюутан залуучуудад юм байна. Асуудал нь юу гарч ирж байна гэхээр за нөгөө хилээд байгаа нөгөө төр гэрийнх нь хамаатнууд дээр ирсэн. Эсвэл зүгээр аялж байгаа найзууд дээр ирсэн. Эсвэл үнэхээр бүр зүгээр л аяллаар ирсэн. Эсвэл бизнес трипээр ирсэн те бизнес одоо томилолтоор ирсэн. Энэ хүмүүс чинь уучлаарай. Зүгээр л визийг яах вэ сунгаж байгаа. Ямар ч ажиллах эрх өгөхгүй. Ямар ч тийм юм бол байхгүй шүү. Бүр ингээд дахин хэлгээд би бүр одоо манай бас компанид амар олон хүн ханддаг байхгүй юу? Тэгээ бас юу байна л да. Ядаж оюутан залуучуудын асуудлыг шийдээд өгч чинь. Энэ жишээ нь одоо оюутан залуучуудын асуудал хүндэрсэн байгаа шүү дээ. Тэгээд хүндэрсэн юм чи харих юмсан гэсэн хүмүүс зөндөө олцсон. Тэгээ бүр улам их болоод байгаа шүү дээ. Нөгөө зөвхөн одоо DC орчмын бүс гэж байгаа. Энд чи хэд хэдэн бүсэд хуваагдсан байгаа. Тийм л одоо нийт харийг гэсэн хүмүүс ингээд 2600 байгаагаас DC орчимд 1200. Гэтэ энд оюутнууд ороогүй байгаа шүү гэсэн тоо гарсан байгаа хгүй. Оюутнууд ороод ирэх юм бол заавчлаараа энэ нь бол өсөөд явчин тий. Тэгээд хэдүүлээ ингээд бас миний нэг санаа зовж байгаа юм ингээд хүн болгон юу гэмдэ ингээд зовж байгаа, визгүй болж байгаа, амьдрал хэцүү байгаа. Тийм болохоор ингээд Монгол явмаар байна гэдэг. Нөгөө талаас ч гэсэн хүмүүс нь болохоор тэрийг хараад өргөдөөд хүмүүсээ оруулаач гэж аваад байгаа юм шиг тий. Хэлж байгаа нэг юм аваад байгаа юм шиг нэг тийм юу стори харагдаад байгаа шүү дээ. Гэтэл тэр чинь бол хамгийн чухал нь юу үстэй тий. Гэхдээ яагаад нөгөө нэг бүх үндсэн хууль муулаараа олгогдсон их орондоо харих эрхийг нь энэ хүмүүсийг хаагаад байгаа юм бэ гэдэг дээр бол бүгд анхаарлаа тавиад явах хэрэгтэй болоо гэж бодоод байгаа юм. Тэрийг хэдүүлээ ерөөсөө ярьж чадахгүй, тэрийг нийгэм даяараа нөгөө нэг юу болгож чадахгүй, сэдв болгож маргалдаж чадахгүй зүгээр л тэнд нэг хүн зовж ин, тэнд нэг хүн хорт тавдартай үхэгч ин, тэнд нэг өндөр настай хүн ялаа гэд тэнгууд нөгөө нэг эсвэл тэнд хэдэн хүмүүс чагсаал хэлээгийн гот нөгөө нэг ялангуяа элчин сайдын яамынхан улсын онцгой комиссийнхан болохоор нөгөө хамгийн тийм өргөдөл өгсөн хүмүүс хамгийн тийм нөгөө нэг чанга дугаар ойрлож байгаа хүмүүсийг нь за зэднүүсийг ингээд яач явуулчихгээд гэтэл нөгөө нэг 12,000 хүний үлдсэн хүмүүс нь байж л байгаа шүү дээ. Ирэхэд өрчүүлээд тийм. Дуурч чадахгүй болохоор ичимхий Монгол зангаасаа болоод нэрлэхүү зангаасаа болоод дуурч чадахгүй байгаа л байгаа. Тий. Тэгэхээр тэр асуудлыг уулна бас одоо бүгдээр анхаарч эхлэх хэрэгтэй болоо гэж бодод байна. Уулна тэрийг ингээд гадаад байгаа хүмүүс болохоор эндээс дуурайд байна. Монголд хамгийн гол нь тэрийг дуурж өгөх юм хэрэгтэй байна тийм ээ. Яг уу тэр нөгөө төр засгийнхаа нөгөө бодлого болохоор яриад нөгөө би ч одоо элчин дээр очиод ингээл хүмүүстэй яриад бас наанаас те Монголоос бас ингээл мэдээлэл дуудлага ирээл янз бүрийн юм болдог л доо. Тэгээд тэр хүмүүсийн байр суурь нь болохоор зүгээр маш энгийн за энэ хүмүүс ингэж байгаа нь болохоор мэдээж саний хэлснээр нөгөө чадлаараа авч байгаа. Хоёрдугаар сая амгалангийн хэлсэн тэр үндсэн хуулиар олгогдсон те хүний их орондоо харах эрх мэрх гэдэг ингээд ярина штэ мэдээж бид нар ч одоо эрх мэрхээ ярихлаа. Онцгой байдал үүсчээ те энд 3 сая хүний те ард түмний эрүүл мэнд яригдчихээн. Тэ энэ маш одоо аюултай цар тахлын үе яригдчихээн. Энгийн үед одоо та нарын эрхийг ингээд зөрчиж байгаа биш. Гэт ийм байр суурьтай байгаа юм байлээ л дээ. Одоо ер нь бол тийм учраас бид нар бол ингээд онцгой байдал үүссэн учраас ингээд байгаа. Онцгой бодлыг одоо гамшигын нөхцөл байдал үүссэн байгаа гэж байгаа шүү дээ. Тэгэхээр гамшигын нөхцөл байдал угаасаа гамшигын арга хэмжээг яаж авах яг тэрүүгээрээ л авах хэрэгтэй гэж ярьж байгаа байхгүй. Одоо жишээ нь өнгөрсөн лайв дээр энэ 2 лайвын өмнө байгаа гамшигын одоо
одоо талаар мэрэгсэн одоо өмгөөлөгч бид нартай ярилцж байгаа шүү дээ. Гамшигын үсрэг үндэсний төвийн гүйцэтгэх захирал гэдэг хүн ярилцсан. Тэр хүн болохоор ингээд шахаж ажиллаж байгаа юм байна л да, бас тодорхой хэмжээгээр. Тэгээд яг хуу тухайн үед айгүй олон хүмүүс ингээд дуурайд ороод ирсэн. Тэгэнгүүт нь тэднийг юу хийхийг бас харж хүлээсэн гэж байгаа. Тэгэнгүүт нөгөө улс төрийн зорилгоор хүмүүс чинь дуурж умгарж ингээд жоохон попорж байгаа алга болчихдог шүү дээ. Тэгээд жоохон иймэрхүү байдлууд бас Монголд их явагдсан учраас энд ингээд байж байгаад орсон гэсэн ийм ярьсан. Гэхдээ бас тодорхой хэмжээний одоо том одоо зочид буудлуудыг уриалгах, гадаад хэргийн яам дээр очиж датануудыг авч одоо бүгднгийн нэм смарт болгоё. Тэгээд бүгд нэг аппликейшнд болчих юм бол хин хизээ хайрхан тодорхой болно гэдэг ч юм уу. Тийм байдалтай одоо ажлууд хийгдэж явж байгаа юм байлаа. Тэгээд хамгийн ихэнд Солонгост байгаа монголчуудыг дараа нь Америкт байгаа монголчуудыг тэр одоо евро оруулалт дата мэдээлэл нь оруулж эхлэн гэсэн ийм байдлаар ажиллаж эхэлж байгаа гэсэн. Тэгээд энд бол ямар ч юм баярлж байгаа. Бид нар чинь нөгөө цаасаар ингэж дарсдаал нөгөө чартер ирэхээр нэг л их өргөдлөгдөг хүн чартер явсны дараа нэг л гомдлчдаг хүмүүс болчиход байгаа шүү дээ. Би яга багцсангүй гэх тээ. Тэгээд цаасаар дарах үед тэр чинь ингэж нэг системтэй болчих юм бол тийм хизээ харахаа мэдэх юм бол иргэдийн нөгөө сэтгэл санааны байдал одоо нэг тодорхой хэмжээгээр сэтгэл санаа бид нар сэтгэл санааны судалгаа авч байгаа шүү дээ. Энэ судалгааг одоо яг үнэн бодитоор гаргахад юм хэрэгтэй байхгүй. Яг мэдэрч байгаа мэдрэмж бол аимшигтай байгаа шүү дээ. Ерөөсөө юу гэдэг юм. Тийм. Одоо харахад тодорхойгүй гэдэг нь тийм. Бодоод байгаа юм нь өмнө бас судалгааныхаа талаар бид нар чинь тэгэл нөө суугаал ярилцсан. За яаж ингэж өөрчлөх үгээд. Тэгэд энэ судалгаа бас сонирхолтой нь уул нь бол бас ингэж одоо гацж байгаа үедээ аваад те. За одоо тэр карантинд байж байгаа үедээ бас нэг өгөөд те. Ингэх юм бол энэ бас сонирхолтой те. Хүний сэтгэл санаа яаж ингэж өөрчлөгдөж чинь те. Тэнд байх үедээ эсвэргээрээ Монголд очисон чинь те. Илүү тэгэж юу гэдэг тэр ялгуурлах байдал те одоо ерөнхийдөө бол сая энэ фейсбુકийн юунаас харж байхад бол одоо нөгөө лагер дээрээ тусгаарлагдчихсэн чинь те хүүхдийн наадах чинь коронавитой гэсэн шүү гэд тэгээд эн чинь амар уул нь энэ зүгээр тэгээд яриад өнгөрчих асуудал биш байхгүй юу энэ бол маш том энэ ялгуурлан гадуурхах энэ үзлийн бол эхлэл байхгүй юу уул нь л тэгээд дээрэс нь нэг 10 хүмүүс маань ийм байдалд орчоод байгаа ба тийм одоо 10 үрийн хаалгаар явж байна л гэдэг чинь та хоёр ер нь 10 үрийн хаалганы тухай юу гэж бодож байна вэ? 10 үрийн хаалга. Юу гэж бодож байна амгаа энэ. Нөгөө нэг өөртөө аваагүй гэл гэхдээ одоо би нэг тэнэг хүн хурж байгаа юм шиг их үү тийм хариулт хэлээд байдсан шүү дээ. Баримтаа аваад тэр гэдэг. Гэтэл тэр чинь нөгөө хүн болгон мэдээд байдаг. Тэг эргэн тойрны хүмүүстэй ингээд Монголоос таньдаг хүн яриад ингээд байдаг тий. Одоо тэр тэдэн төгрөг ингээд яах юм бол ингээд шилжүүлэхгээд байна гэд. Баг хүн болгонтой л тэгж холбогдож байгаа шүү дээ. Тэгээд тэр хүмүүс нь болохоор нөгөө таньдаг хүний болохоор хэрэгтэй оруулахгүй тулд илчилж чаддгүй тий. Тэгэл тэнгууд авилгал өгцөн нь болохоор одоо илчилж чадахгүй тий. Өгөхгүй байгаа нь болохоор нөгөө өгөөгүй юм чи хичнээн гоншигноод одоо яа гэв тий авилгал нэхэд юм гэж хэлээд баримт байхгүй болохоор яаж чаддгүй. Тэгээд одоо бүхэл авилгал одоо яаж явагддаг гэлээ одоо баг Монголд хүн болгон мэдчихэж байгаа шүү дээ. Тэнгууд тий тендер авахд юу болдог гэлээ тий. Тэр чи авилгал тэдэн үе юу энэ төр гэл тогтцсон юм байгаа шүү дээ. Тэгээд нөгөө ойр дотныхаа үнийг тий илчлэхгүй өгсөн нь болохоор илчлэхгүй гэл өгөөгүй нь болохоор нөгөө нотлох баримт байхгүй гэл тэгэл үлддэг нэг тийм л юу бас энэ одоо бас гараад ирчихлээ юм л та. Одоо ингээд залуу хүмүүсийн хувьд болохоор нөгөө төрдөө итгэх итгэл одоо нөгөө нэг сайхан мэрэгчлэр сураад ингээ харигсан чарж чадахгүй болчлаа гэд тийм нэг гомдолтой болчиход байна шүү дээ. За эндээ ерөөсөө ямар нэгэн аргаар зохицоод эндээ байжээ ёо яшиг энэ 1-2 жилдээ эндээ зүгээр байчиж гэдэг юм. Эсвэл ингээд ер нь Монгол руугаа буцах хэрэг байгаа ч юм уу да гэсэн тийм нэг бодолтой болоо зарим иргэдийн хувьд шууд явна гэсэн тэр юунаас шууд татгалзаж байгаа тохиолдол гарч ирж байна л да. Бодидоо их орон маань бид нэрийг ингэж яхад бид харахаж юунд тэмүүлэх юм бэ ч гэдэг юм уу те. Тэр чинь маш ойлгож болохоор асуудал шүү дээ тий. Бүх их орон итгэж найдаж явж исэн юм ингээ байхгүй болц тий. Монгол улсын засгийн газрын үндсэн үүргэний ард иргэдэд хамгаалах шүү дээ ерөөсөө. Гэтэл тэр үндсэн үүргээ биелүүлж чадахгүй байхад тий ерөөсөө чи болол баг хүн биш л гэдэг байдлаар хандж штэ гадаад байгаа хүмүүст бол ядаж уучлах гойж болно шүү дээ тий. Уучлаарай. Үнээр бид нар боломжтой байхгүй байна.
та хэд нэг жоохон төвчээрээч гэдэг юм уу. Тийм ч хандлага байхгүй. Юу л манай ерөнхий сайд чи хэм билээ, ерөнхийлөгч хэм билээ гэдэг баг нэрийг нь санах гэж нэг 5 секунд бодох хэмжээнд хүрчлээ шүү дээ. Ерөөсөө яг гадаад байгаа хүмүүсийн талаар ерөөсөө ямар ч юу байхгүй тий. Тэр залуучуудыг бол ойлгож байна. Тий. Жохон прагматик хандыг үлдсэн газар бүр тодорхой болгочих хэрэгтэй байгаа байхгүй тий. Бид нар багтаамж байхгүй байна. Тэгэхээр иргэдээ ингээд хэдэн сар гацаах гээд байна. Тэгэхээр визэн дээр төлөх хэрэгтэй шүү дээ тий. Визэн дээр туслах хэрэгтэй байна. Тодорхой хэмжээний санхүүжилт олох хэрэгтэй байна тий. Тэ ядаж ажиллах визтэй юу болгоод өгөөч гэдэг. Одоо англи манглд бол бас янз бүрийн юу зохицуулалт ажиллах хэрэгтэй виз мэд авах боломж байгаа юм шиг сонсогдож ирсэн. Гэхдээ бусад улсад бол тэр болгон тийм юм байхгүй байна. Тэр тал дээр нь зүгээр анхнаасаа тодорхой хэлжүүл зүгээр нэгэнт одоо яс тэ одоо нэгэнт одоо юм холион бантан болсон 7-8 сар хүмүүсээ гацаасан юм чи одоо юунаасаа нуух юм те хилчгийн дэлхийд даяар зүгээр нээлттэй албан ёсоор зарлах юм бол нөгөө улс нь тий ядаж нөгөө хүмүүс нь тусч байна. Нэг манай хөрөлсөх сайд чинь Америк элчин сайдтай уулзж байхдаа гадаадад Америкт гацсан иргэдийн маань харж үзээрэй гэж гуйж ирсэн шүү дээ. Наад ч юм болохоор шүү дээ. Сая яг нөгөө амгаагийн байр суурь болохоор тий одоо тэгээд бүр ингээд тий одоо сайн юу гэлээ муу нуухаар сайн илчил гэдэг лөө тий. Нэмсээ одоос тусламж үсэнтэй сайн аваад хариул яасан юм бэ тий. Илчилж байгаа. Тий. Тий угаасаа нэр хүнд гэж байхгүй болсон шүү дээ. Тэр хар blacklist гэдгэндээ ороод тий. Эхлээд grey байж байгаа тэгээ харлуу орсон шүү дээ. Шууд хүмүүс хар гэж яриад байгаа. Уул нь grey байсан байхгүй. Тэгсэн чинь бүр хав харуулсан. Тэгээ би бол тэрийг хараад ийм юм байж болохгүй байхгүй. Одоо жишээ нь Японы бас юу элчин сайдыг хүлээж авч уулзаад ижлэхэн юм ярьж илээ л дээ. Ижил төрлийн юм ярьжсэн. Мэдээж тэр чин дипломат харилцаа учраас тэгэл нөгөө Японы талан ч гэсэндээ за ийм байна тийм байна гэл ингээд юм ярьж байгаа тий бичсэн юмыг уншиж байгаа. Гэхдээ эн чин Японч бай, тэр нь Америкч бай, тэр чин улс болгон энэ цар тахалтай, энэ аюултай тэмцэж штэ. Ард иргэдээ яаж тий? Ард иргэдээ яаж аюул багтаагаар тий? Угаасаа эн чин хүний аймнаас өргөдөж байгаа тий эдийн засаг нь унж байгаа тэр чинь дэлхийд даяар болж байгаа асуудал дээр яагаад Монгол улс нэг хүний төлөө амьдарч байгаа юм шиг манай иргэдийг ингэж манай бид нар ядуу юм чинь ингэж туслаач гээл тий тэгээ алттай юм шиг элчин сайд нарын дуудаж ирээл тий надад бол тэр бол үнэхээр бүр ерөөхдөө гутамшигтай дүр зураг байсан л та нөгөө сая хэлснээр бол нөгөө илчилсэн л дээ. Тэгтэл эн чин сая бүр муу сайн эн чин төр засаг тусгаар тогтносон улс эзтэй тий. Одоо мөнгөгүй мэдгүй би одоо бүр сүултээ ингээд за мөнгөгүй юм байна. Одоо ингээд их сүүлийн үед гараад байгаа штэ. Ямар их хэмжээний олон улсаас тий тусламж авсан гэдэг нь гараад ирсэн байгаа. Тэрийгээ ч гэсэн тайлбарлах байгаа. Тэгээд ийм асуудлууд байгаа тий. Энэ дээрээсээ плюс нөгөө элчин сайд нарыгаа дуудаад манай ард иргэдийг харж хандаач гээд нөгөө хүмүүс нь ч гэсэндээ тэндээ бас зогж байгаа улс шүү дээ тий. Яаж харж хандах уу гэж бодож байгаа шүү дээ хэцүү. Тэгэл нөгөө төлөндөө л хөөрхөн амт. Ахаа намайг бодоорой гэсэн дээ. За хайшин ч тэгэл мэдгүй надад бол энэ уул нь байж болшгүй асуудал байхгүй юу тий. Зөвхөн Монгол улсад одоо тулгарч байгаа шинэ одоо бодъё л доо цунами болоод газар хөдлөөд Япон улс те маш хэцүү байдалд орсон шүү дээ 2011 онд те. Тэгээд за энэ үед бол мэдээж дэлхийн бүх улсууд те Япон ч гэсэндээ тусламж гуйгаад нөгөө улсууд нь ч гэсэн туслаад ойлгож байгаа хгүй энийг бол те. Энд чинь олон улсын хүмүүнлэгийн нийгэмлэг те олон улсын нийгэмлэг чинь энэ үед л хамтарч те би нэгэ туслах хэрэгтэй. За энийг бол ойлгож байна. Тэгэхдээ яг энэ корона ковид-19 гэдэг чинь дэлхийд даяар те зөвхөн Монголд гарсан асуудал биш шүү дээ. Тэгэхэд ягаад зөвхөн Монголд гарсан асуудал шиг те Монгол хүмүүсийг ингэж хийгээд байгаа юм бэ? Энэ чинь бүх улс орон даяар л гарч байгаа асуудал. Энийг нэг одоо ингэ Япон бол одоо ингэ гамшигын үед амар сайн ажиллаа сурцсан улс шүү дээ тий. Эднэр бол энэ гамшиг бол аягүй хурдан давсаж байгаа л гэж бодож байна л да. Тэгэхээр ер нь гамшигын үед бид нэр яах ёстой юм бэ гэдэг үртэл бас суралцаад мэдээд авчвал бас зүгээр ээ тий. Улсууд яаж яаж нөгөө нэг апдейт хийх гэдэг чинь байгаа даа шүү дээ.
бид нар нэг ингээд тууштай байгаадах зөв юм уу? Эсвэл сайжруулахын төлөө хичээх хэрэгтэй мө гэдэг чинь байгаа даа шүү дээ, тий. Энэ дээр хэмжээндээ судалгааны үр дүн хизээ нийтлэгдэх вэ? Хэдэн хүн хамруулах вэ? Судалгаач бас тодорхой хэмжээнд хугацаа зааж явж байгаа болов уу гэж бодож байна да. Хэдийн хугацаанд энэ судалгаа мань үргэлжлэх вүлээ? За амгаар бол тий датагаа цуглуулах гэдэг шатн дээр явж байгаа болохоор юу ч гэсэн яг өнөө маргаашгүй бол яг судалгааны хариу гарахгүй л тий. Гарахгүй болов гэж бодож байна. Дээрээс нь өөр олон хил дээр олон орны хүмүүсээс авч байгаа. 16 хил дээр явж байгаа судалгаа шүү дээ тий. Тий. Тэр датануудаа цуглуулах хэрэгтэй болохоор яг юуг өнөө маргаашгүй гарна гэж бол хэлж чадахгүй байна. Гэхдээ юу ч гэсэн нэг 2-3 сарын дараа гэхэд юу гарчих болов гэж бодож байна ерөнхий. Ер нь бол нөгөө судалгаа 1 сарын хугацаанд авлаа гэж боловсруулалт 1 сар явагдана ч гэдэг юм уу. Тэгээд нийтэд дэлхийх хугацаа гэж байгаа даа тий. Гаццсан уу? Тэгээд судлаачид бол анализ юугаа хийнгээ тий. Ааха. За ийм нэг юм асуулт байна л да. Дотроо алдаагүй гэдгийг яаж бодлоо? Корона хүн ам багтаа улсад тархалт баг байна. Сонсогдож байна халина. За, авилгал болж хуурлаа. Корона өхлийн вирус биш гэсэн юм ярьж байна л да. Халина буцангуудаа эргээд ороод ирж болно. Тэгэх юм бол гацж байгаа гайг болчих магадгүй. Эсвэл яриад сонсогдож байна ер нь бол. Яриад сонсогдож байна. За ороод ирлээ. Би болж байна одоо сонсогдож байна. Сонсогдож байна. Судалгаагаа болохоор нөгөө нэг бид нараас дээж нөгөө нэгдүгээрт нөгөө эн чинь зөвхөн яг нэг одоо юу гэдэг 1 сар болоод болж байгаа юмд асуудал шүү дээ. Одоо эн чинь ковид корона чинь ингээд 2 жил үргэлжлэнэ гэсэн бас тийм юм гараад байна шүү дээ. Тэгэхээр эрүүл мэндийн байгууллагаас нь хүртэл тийм юм хэлжлээ те. 22 он хүртэл 21 оны сүүл хүртэл ч юм уу те. Тэгэхээр олон хил дээр явагдаж байгаа нь бас нэг асуудал байгаа. Тэгээд энийгээ мэдээж нэг хийж байгаа юм аа жоохон чанартай юм хийх гэж бас бид нэр зорж байгаа учраас яг одоо тэдэн сарын тэдэнд те судалгааны одоо дүнг гарганаа, олон нийтэд танилцуулнаа гэсэн юм бол одоохондоо л хэлж чадахгүй байна. Тэгвэл дэрийг бас нөгөө нэг нөгөө идэвхтэй те ойртуулахын тулд манай иргэд бас те идэвхтэй оролцоод тэгээд жоохон хүмүүсийнхаа датагаа хэсэг нөгөө нэмээр байна л да бидний хувьд бол те одоо нэг жоохон хүрэлцэхгүй байгаад байна л да хүмүүс юм. Тэгэхээр ер нь бид нар бүгд идэвхтэй л оролцох нэгдүгээр чухал байна. Бидний мэдэрсэн мэдрэмж бол хизээж арилахгүй шүү дээ. Тийм болохоор энийг бид нар тодорхой хэмжээгээр баримт болгоод үлдээхэд өөрсдөө хувь нэмрээ оруулахад яагаад болохгүй гэж тийм ээ. Ерөөсөө л энд бүгд идэвхтэй оролцъё. Монголчууд ялангуяа монголчууд баг үлгэр жишээ байдлаар сэтгэл зүйн дарамтыг мэдэрсэн болоо гэж бодож байна. Үлгэр жишээгээр шүүгүр. Ийм олоолаа гэж ийм олоолаа ингээд нөгөө санхүүгээр хохирсон хичнээн олон хүн ядуур руу гулсан оров тий хичнээн олон хүн одоо бадар барьж сурав. Бид нар бадар барьж амьдарч штеп гоо нийлхий тийм ээ. Бүр интийн дотор тий. Энэ судалгаагаар ч гэсэн яг тиймэрхүү юм ер нь харагдана гэж бодоод байгаа хөө өөр бус тулцуудын зүгээр одоо яг шууд дүгнэлт нь байгаа тийм байгаа гэд хэлэхэд эртчихсэн яг өөрөө чи хэлдгийг бол дата хэлдэг бол датагаар бараг л ерөнхийдөө дүр зураг нь гараад ирж байгаа юм л да. Францууд байна тий. Тэгээд дээрэс нь Хятадууд байна. Тий. Японочууд байна, монголчууд байна. Ингээл энд одоо чинь энэ дөрвөн улсын хүмүүсийг харьцуулахад бол монголчууд бол бүр ингээд бүр илт бүр өрөөсөө маш хүнд нөхцөл байдалд байгаа нь харагдаад ирж байгаа байхгүй юу. Сэтгэл зүй санхүү яа хувьд ч гэсэн. Яг одоогийн байдлаар шүү дээ тий. Тий одоогийн байдлаар тий. Зөв. Одоогийн байдлаар нөгөө юу гэдэг тэр улсын иргэн байсан бол би ингэхгүй дээ ч гэдэг юм уу тийм бодлогот орж ирдэг шүү дээ тий. Тэгсэн бол ингээд нэг хүн намайг аваач гэхэд одоо татаад авах тийм боломж хүртэл гаргаж ирсэн жишээнүүдийг хараад тий бурхан минь биднэрт яагаад ийм одоо юу гэдэм бэ сайхан сэтгэл ч гэдэг юм уу яагаад ийм ухаалаг менежмент ч гэдэг юм уу яагаад иргэнэ бодсон тийм юм байхгүй юм бэ гэдэг дээр л харамсмаар юмнууд бол гарч ирж байгаа шүү дээ. За тэгээ дээрэс нь гадаадад одоо гацаж байж байгаа амьнасаа алдсан иргэд байна. Карантинд очиод эрүүл мэндийн муудаж байгаа яг нөгөө эрүүл мэндийн шилхантай хүмүүс нэлээх байгаа. Үгүй ядаж одоо гацаж явах хугацаанд суурь өвчнүүдний сэдрээд очиж байгаа хүмүүсийн тэр нөхцөл байдал дээр манай карантинд байгаа үед нь ямар арга ажиллагаа авч байгаа юм бэ ч гэдэг юм уу амар их асуултууд байгаад байна. Тэрийг яаж шийдэж байгаа юм ерөөс мэдэхгүй байна. Тэгээ ер нь мэдгүй. Монгол хүнээ боддог хизээ болох юм бэ? Монгол хүнээ боддог хизээ болох юм бэ? Энд чинь нөгөө нэг хүмүүнлэг биш байна л да. Ерөөсөө хүнлэг биш байгаа зү тий. Энэ ардчлал нийгэм ч юм бистэ хүнлэг инэрэнгүй ардчлал нийгмийг бид нар зохицуулж байгаа гэж ярьдаг үстэй байгаа ч гэдэг лөө. Уулнаас тийм тий. Гэхдээ одоо яг бодит дүр зураг чинь яг эсэргээрээ байна штэ тий. Яг эсэргээрээ байгаа байхгүй тий. Хамгийн л
Одоо уул нь инэрэнгүү те хүндээ хандсан, хүн рүүгээ чиглэсэн одоо хүмүүнлэг, хүнээ дээдлсэн байх ёстой штэ уул нь те. Яг одоо ерөнхийдөө бол нүг Японч бол яаж л нөгөө нэг хүнийг те хүн утгаар нь би бол бас тэрийг бол бас маш сайн мэдэрч ин л та олон жил амьдарч байхдаа. Манайх болохоор эсэргээрээ яаж л ард түмэндээ төвөг учруулах уу, нэг юм ингээл зохион байгуулахдаа тий одоо ингээл юу лээ тэр зөрчлийн хууль тий яаж ард түмнээ хэцүү байдалд оруулж яаж л юмыг төвөгтэй болгох вэ гэдэг дээрээ супер төр засаг штэ. Ер нь бол тэр бол үнэхээр супер. Бүр яаж толгоон тэр чиглэл рүүгээ ажиллаж чаддгийг заримдаа бүр гайхдаг штэ тий. Тийм завтай юм болвол уул нь тэр толгоогоо жоохон ингээд нөгөө грацийг өөрчлөөд те жоохон хүмүүнлэг те хүнлэг нийгэм үүсгэх цал руугаа ингээд оруулах юм бол тэгээ сая хэлжсэн нөгөө син суута Япон одоо энэ те энэ гамшигын үед ерөнхийдөө нөгөө нэг энэ гал ус тэгэл энэ нөгөө газар хөдлөлт байнгын те байгалийн гамшигтай байдаг улс учраас арай одоо юу ханддаг л та. Тийм бэлтгэл сайтай. Тэгтээ ч гэсэндээ одоо энэ удаагийн энэ корона дээр бол нэлээд бас хэцүү байдалд үүсэж штэ. Гэвч уул нь бол одоо энэ Японы ч юм уу одоо энэ Солонгосч болж байгаа гадаадд болж байгаа энэ хүмүүсийн 11 цагт те өгсөн хүмүүсийн тоог ч юм уу те одоо муухай хэлчлээ. Нас орсон хүмүүсийн тоог энэ халдвар авсан хүмүүсийн тоондоо биш аахгүй уул нь бол энэ чинь тоондоо биш аахгүй да. Уул нь бол төр засаг нь ямар арга хэмжээ авж ийн те үе шаттайгаар авж штэ. Хинэ тэр Японы тэр нөгөө нэг засгийн газрын тэр юг төр скрин дээр үзүүлээ тий. За энэ дээр амгаа битээр бас нэг жоохон тайлбар хийчихвэл. Яг хөө мэдээж битээр нөгөө суугаа одоо амьдарч байгаа суугаа орондоо гинэ. Амьдарч байгаа орныхоо туршлагаасаа ч юм уу те. Энэ Япон улс ямар төр засаг нь ямар арга хэмжээ аваад байгаа юм бэ гэдгийг бас энэ харуулъя тийм англи дээр гаргасан хэсэг нь байгаа. За жараа. Тэгээд яг гаргаж байгаа хоогоор ярихад бол яалт чаргагүй ингээд үе шаттай те эхлээд бол мэдээж бүгдээрээ айгаал те хамаг юм хаагаал те энэ карантин гэдэг юм чинь үүсгээл бүгдээрээ локдаун болоол те тэгтээ эн чинь нөгөө нэг хуйлаа дээдэлдэг улс чинь яаж ч удсан шууд хүчиндэж чадахгүй л байгаа байхгүй одоо бүх юмыг хаалаа те ингээгүй штэ хүн болгоныг бол одоо тийм одоо энд болохоор энэ юу нэ те government response тийм одоо ингээл дараалалтайгаа байгаа зү яаж авч ийсэн гэдэг тэр map нь илүү ойлгомжтой юм уу за map энэ дээр нь map тэгээд нөгөө map-аас өвстрээд гараа явцсан шүү дээ нөгөө за жараалаа дахиад над руу явуулаач мангаа тэрийг гаргаад үзүүлээ за жирийн шиг ороод үзүүлэх нь хараад энд за ярьж би гаргая тийм тэгээд яг хуу суралцаал явж байгаа шүү дээ энэ аль ч улс ч гэсэн те авсан арга хэмжээ нь ингээд мэдээж бас энэ вирусын нөгөө нөхцөл байдал чинь нөгөө нэг өдөр тутамд ингээ өөрчлөгдөд байна шүү дээ тий заримдаа ингээд гайгүй болж ирсэн буцаад ингээд өксөөл тий хоёр дахь давлгаа эхэлж ийн гэж одоо бүх дэлхийд даяараа л ярьж байна тий Японд бол хоёр дахь давлгаа нь бол эхэлсэн явж байгаа тэгээд хүмүүсийн одоо халдвар авж байгаа хүмүүсийн тоогоор бол тий нэлийн бас л дээгүүр явж байгаа тэгтээ эн чинь энэ болгоноос суралцаа дээрэс нь тэр хооронд бэлдээд тий одоо манад одоо жишээ нь яг энэ нөхцөл байдал үүсэх юм бол одоо яахыг одоо бүр хэлж мэдэхгүй байх үнэхээр одоо Япон шиг тий Америк шиг ч юм уу тий Европ шиг энэ нөхцөл байдалтай тулгарх юм бол одоо бүр болио гэх юм уу хайшин тий болио гэж болохгүй шүү дээ. Тэгээ чинь вирус чинь одоо болио гэх юм бол тий болждаг юм биш учраас тий одоо тий наадах чинь байна л да энэ. За энэ дээр нөгөө бас нэг зүрх байгаа тий. Энэ дээр амга юу яах вэ те тайлбар хийгээд тайлбар хэлэх үү те тэн дээр яг зүгээр одоо хатгал тийм эндээ бол те мэдээж тийм амга ихлэ тайлбар хийчихв те энэ ч яг тийм энийг энэ зургийг яагаад линкийг нөгөө нэг савдаар явуулсан бэ гэхээр
манайх ч нэг яах гээд байгаа нь мэддэхгүй л 7-8 сар болчлаа шүү дээ. Авах гэдэг юм шиг авахгүй ч үсгтэй. Сонголт дуусгаар ингээд нэг үсэн хэлгээ нэгч юм шиг. Авах юм болоо гэж тэгээд дараа наадам дууссан тий. Тэгээ наадамаа хийчихтэй зайлвал гээл тий. За одоо 100-ны сар дуусахаас өмнө авч байлгүй дээ 8 сард гэсэн чинь авралтаа бүгд тийшээ явчих шиг боллоо. Өөрөөр хэлбэл яах гээд байгаа нь мэддэхгүй. Тэгээд өөрсдөө ч яах гээд байгаагаа мэдэхгүй байгаа ч юм шиг байгаа юм л да. Тэгэхээр энэ зураг юу гэхээр нөгөө нэг ерөнхийдөө мэдээд өөрчлөгдөөл байгаа л да. Шинжлэгдээл апдейт гэдэл түрүүний халуунагийн хэлсэн шиг алдаан дээр суралцаал тий онцноо сурч аваад. Тэгэхээр юу гэхээр ерөнхийдөө юу коронавирус чи ингээд ийм давлгаатай байна. Ийм цэнхэр зураас нь тий ингээд өгсөж явж байгаад ингээд локдаун хийдэм үү яа тийм карантин тогтоогоод арай жоохон чангадуу арга хэмжээ авахаар засгийн газраас авахаар тэгээ буурсан үед нь хэдүүлээ ингээд ийм арга хэмжээ авнаа. Гэхдээ тэгэхээр тэр чинь угаасаа дахиад өсдөг юм аач гэдэг юм уу те. Тэр үед нь хэдүүлээ одоо тэр бор зураас ингээ өсөж штэ те. Ногоон зураас ингээ тогтмол өсөд штэ. Тэр үед нь хэдүүлээ эрүүл мэндийнхаа багтаамжийг ингээ тогтмол сайжруулнаа. Тэгээд сайжруулахын тулд одоо өдөрт авдаг PCR-ийнхаа тоог нэмнэ, мэрэгчлэнүүдээ нэмнэ, технологи ашигланаа, инновац нэвтрүүлнэ ч гэдэг юм уу те. Эсвэл одоо авж байгаа арга хэмжээнүүдээ одоо илүү үр дүнтэйг нь авч үлдээд үр дүнгүй байсныг нь болиоч гэдэг юм уу те. Алдаанаас суралцаад явна. Тэр нь болохоор бор зураас шүү дээ те. Их мэдчлэн хэдүүлээ ер нь new lifestyle, new normal гэдэг зарим ус чилж байгаа ах те. Шинэ нормалтай хэдүүлээ тасаад явна шүү. Тэгээд ерөөсөө бүгд ингээд төр засаг нь те арт иргэдээ ингээд outlook-а гаргаад өгчөж штэ. Ийм зураг гаргаад те. Энд ч ихтэй яг ингээд зурсны дагуу яг таг явах уу гэх юм бол бас тийм биш л те мэдээж нэг 70-80% гэхдээ сайжруулаад явна штэ те. Тэгэхээр Монголын хувьд болохоор ийм дотооддоо алдаагүй болохоор ийм давлгаа байхгүй юм чинь. Тэр цэнхэр нь болохоор ийм давлгаа байхгүй шүү дээ тий. Ерөөсөө тэр ногооноо нэмнэ хэдүүлээ. Ногоон зураас юм тий. PCR-ийнхаа тоог нэмнэ. За одоо дараа нэг улаан зураас нэмчдэг ч юм. Энэ нөгөө тусгаарлах байрны тоо ингээ нэмнэ. Тэдэн сар болно. Одоо ингэж штэ. Дахиад бас дотроо алдаагүй гэдэг яаж утлаад байгаа юм бэ гэнэ. Бид нэр бас мэдгүй штэ. Бүгдээрээ гадаад байгаа хүмүүс тий. Тэгэхээр надад ч одоо нэг улсын онцгой хамтаас бидний өмнөөс асууж өгөөч гэж хүсье бас. Тэгээ яаж хэн батлаад байгаа хэн батлах юм гэдэг үстэй нөгөө нэг онгоо гэдэг үстэй хэн батлах юм гэдэг манай бордгончууд гэдэг үстэй. Манай нөгөө нэг хин хүрэлсүх ахал тий тэгж хэлсэн шүү дээ. Тэгэл тийм л юм баг л гэж итгэл байгаа шүү дээ. Одоо манай том ах хэлсэн. Манай том ах хэлсэн яаж мэдэх юм те хэн батлах юм гэх юм бол те. Тийм тэгээд одоо сайн хэлж байгаа шиг те. Тийм сайн хэлж байгаа шиг давхарлахаар яриад байна те. Хүмүүс одоо энэ засгийн газар нэг юм те тодорхой хэмжээний нэг юм дүр зураг гаргаж өгөөд нь штэ. Дүр зураг гаргаад өгөхөр чинь ард түмэн ч гэсэндээ нэг тийм за дагахгүй юу гэдэг юм бас бодно штэ те. Одоо энэ дээр ч гэсэндээ Японд бол жишээ нь за ресторанууд те 10-аас хаан шүү эсвэл 8-аас хаан шүү ч юм уу гэл те. Ингээд ирж байгаа. За энийг чинь гэхдээ эдийн засгийн тэр хэмжээгээр буурч учраас за энийг одоо тий одоохондоо ингээд тоо багасаад ирсэн учраас буцаад за Токиог хэвэнд нь жоохноор оруулъя гэд оруулаад эхэлж байна. Оруулж ирэхээр мэдээж энэ тоо чинь ихснэ. За энэ тоо ихсэхээр нөгөө мэдээж тий энэ халдвартай хүмүүсийн тоо ихсээд ирж байна. За тэнгуүт чинь ард иргэдтэй бас нэг тийм юу өгөөд байна. Зааварчилгаа, гайдлайн шиг юм тий. Саяны хэлснээр new lifestyle гэдэг шин. Одоо энэ коронавитой ерөөсөө корона бол нэг хэсэгтээ бидний амьдралаас одоо тий алга болохгүй юм байна хүмүүсээ. Одоо Японы төр засаг бол тэгж ярьж штэ бүр. Тэгээ ямар сайндаа одоо зурагтаар нь бол тий шин lifestyle гэдэг бүр реклам бүр хийцэн байна. Засгийн газар нь. За ингээд тий одоо маска сайн зүгээ те гараа сайн угаагаад амаа сайн зайлаад те аль болох хүмүүс хоорондоо те зайгаа аваад нийгмийн одоо зай авалт гэдэг байгаа те 2 метрээс зай. Тэг боломжгүй бол одоо те өөрийгөө хамгаалахын энүүгээр одоо ингээд амьдрья. Тэгтээ энэний хажуугаар энэ амьдрал чинь те явах ёстой те ингээд үргэлжлэх ёстой те үргэлжлэх ёстой. Зогсооч ингээд болохгүй байна те эдийн засаг маань ч гэсэндээ явах ёстой тодорхой хэмжээгээр.
Гэт ингээд хичнээн хэцүү ч гэсэндээ ингээд хамтдаа тий төр засаг нь ард түмэн тий ард түмэн хамтдаа хичээж штэ бүгдээрээ нийлээд энэ бүгдийг давж гарнаа гэх тий. Тэгэхэд одоо манайх болохоор ингээд нэг хэсэг ард түмнээ ингээд тий наана одоо хүүл өгч гээд байгаа юм яавалчаа гэдэг өөрсдөө очрыг ол гээл тий. Нөгөө хэсэг нь болохоор Монголд байгаа хүмүүс нь болохоор битгий орж ирээрэй гээл тий. Тэгсэн хэрнээ бас эсэргээрээ за Монголд байгаа хүмүүс нь үнэхээр аз жаргалтай байгаад байгаа мó тий дотроо алдаагүй үнэхээр гоё байгаа мó эдийн засаг нь тий дотроо алдаагүй юм чинь уус нь эдийн засаг нь хэвэн явж явах хэрэгтэй үстэй тий зүгээр бодоод үзэх тий бүгд хаппи амьдарч явах хэрэгтэй шүү дээ тий бүгд нь бол хаппи тий тэгэхэд эсэргээрээ энэ коронавид амар хэцүү байгаа Япон улсаас илүү бүгдээр амар бухимдалтай шүү дээ тий бүх юм ин хаацсан дотроо ингээд тий үгээ хийлээ гэхлээр үгийг хилүүлэхгүй тий жигсээ гэхлээр нөгөө корона амар гэдэг үг нь гараад ирчин тий тэгээд ингээд ийм нөгөө үг яриа үйлдэл хоёр нь ингээд зүрсэн бодлого яваад байгаа штэ. Ингээд төр засаг нь хүртэл ингээд өөрсдөө төөрцөн яваад тахлаар чинь яаж ард түмнийгээ чиглүүлэх юм бэ тийм үстэй. Яаж тэгэхээр чи ард түмний ч гэсэндээ төөрнө үстэй тий. Энэ бол тэгээд угаасаа манай нөгөө сувдаа хэлдэж штэ. Ямар ч шинжлэх ухаанч тийм нөгөө хандахгүй дээрээс нь мэдлэггүйн дээр сэтгэлгүй хүмүүс байна гэж манай нөгөө сувдаа тэгж ууралдаг аахгүй юу. Тэгэхээр одоо бас тийм ч юм болооч гэж бодож бас гайхаад байгаа штэ. Сэтгэлгүй юм байна, мэдлэггүй юм байна. Яг яах гэдэг нь тодорхойгүй байна гэлээ. За энэ дээр ингээ ийм асуулт ирсэн байна. Шинжлэх ухаанд суурилсан бодиттой хөгжлийн зорилго гаргахад иргэдийн дунд явуулдаг судалгаанууд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Манай залуу сайн байна. Бид судалгаанд гацсан гацаагүй олон хүн оролцох тусмаа бидэнд барих барьцтай цаашид тулгуур болох хэрэгтэй судалгаа болох юмаа гэж. Тэгэхээр яг аргагүй судалгаанд одоо иргэдийг бас идэвхтэйсээ оролцохыг л бид нэр уриалж байна л да. Ингэснээрээ бас тэр зас залруулах юмнууд ч гэдэг юм уу те гарч ирнэ. Энд бид нэр өөрсдөө хувь нэмрээ оруулж яах гэж үзэж нөгөө коронавиг үеэр бидний нэг хуулцсан баг байгаа даа штэ. Бидний хүмүүн чанар ч гэдэг юм уу, бие биендээ хандлага ч гэсэн ч гэдэг юм уу. Эсвэл төр засгаас явуулж байгаа тэр бодлого маань зөв буруу гэдгийг тодорхой хэмжээр ойлгоод эхэлчлээ те. Тэгэхээр энд бас та бүхэн энэ судалгаанд оролцснараа хувь нэмрээ оруулж байгаа гэж хэлэх юм аа. Тэгэхээр одоо энэ дэлгэцний доор гарч байгаа энэ линкээр ороод лайвын дараа ч гэсэн энэ линкээр ороод лайв явж байгаа ч гэсэн энэ линкээр ороод энэ судалгаагаа бүглээд явах боломжтой. Бүглэж явах хэвчээ ойлгомжгүй зүйл байх юм бол яг одоо асуух боломж бас танд байна гэдгийг хэлье. За энэ дээр нөгөө судалгааныхаа бас нэг скриныг өгчэй гэж бодож байна. За та хоёр ярьж байгаараа би дахиад нэг юу гэдэрхий. За энэ багт ямар хүмүүс ажиллаж байгаа тухай бас мэдээллийг өгье гэж бодож байна. Харин тийм тий. Тэгэхээр илүү ингээд зөвхөн нөгөө гадаад хүмүүс одоо гэдэг нь зөвхөн Монгол нэм хоёр зүйлийн ажиллаад байгаа юм биш юм аа. За энэ дээр ямар хүмүүс ажиллаж байгаа гэдгийг хэдүүлээ бас харъя гэж бодож байна. Энэ дээр бас амгаа бас ярих бах тий. Дахиад хэдүүлээ яриа. Бидний лайвыг сүүлд үзэж байгаа хүмүүс ч гэсэн орж ирж магадгүй учраас тий. Дахиад нэг сануулаад нэг яриад өгье. Энэ судалгаа нь болохоор яг ингээд гадаад гацсан монголчууд хэцүү байгаа энэ хөлийн хязгаарлалтаас болоод тий. Гэхдээ хөлийн хязгаарлалт болохоор ер нь ямар нэгэн төвшөнд болохоор баг дэлхийн бүх орн хэрэгжүүлж байгаа шүү дээ. Тийм болохоор ер нь дэлхийн бүх оронд байгаа хүмүүс ямар нэгэн байдлаар нөлөөлж байгаа, сэтгэл санаанд нөлөөлж байгаа. Тэгээд зүгээр анх яагаад ийм судалгаа их болсон бэ гэхээр хэдэн сарын өмнө Жозефин гэдэг найзтайгаа Кёгийн сургуульд биологийн чиглэлээр судалгаа хийдэг Франц хүн байгаа. Ярьжсэн байхгүй юм. Ингээд монголчууд одоо ингээд бүх гадаад байгаа хүмүүсийнхээ үндсэн эрхийг нь зөрчөөд ингээд Монгол руу оруулахгүй амар хэцүү байдалтай хүмүүс зөндөө гадаад байна гэтэргээд ярьж ирсэн чинь тийм үү би бас манай хэдэн оюутнууд гадаад оюутнууд ч гэсэндээ ингээд нутаг руугаа буцсан хэд нь болохоор Японд руу ирж чадахгүй ч гэдэг юм уу те би зөвхөн нийтлээ стресстэй байгаа. Одоо би ч гэсэн Франц явчих юм бол одоо наашаа ирж чадахгүй ажиллаа алтан ч гэдэг юм уу янз бүрийн асуудал байгаа. Ер нь тэгэхээр ер нь дэлхийд даяараа л их асуудалтай байгаа юм байна шүү дээ тий. Тэгвэл биш үү. Тэгвэл арай нэг жоохон хоёлын ингэж яаж яхаар ингээд нэгэндээ гомдол мэдүүлж яхаар шинжлэх ухааны аргаар үзэл та гэд хоорондоо ярьсан байхгүй. Тэгэхгүй бол одоо тэгэл яриад хэцүү байсан гэхээр одоо миний хувьд хэцүү байгаа нь яг надтай адилхан нөхцөлд байгаа өөр хүмүүд арай өөр биш ч гэдэм үү те. Тэгээ ярьж байгаад ерөнхийдөө судалгаа хийж эхлэхээр болсон юм. Тэгээд тэр үеэр халуун битээр бас нөгөө нэг энд байгаа монголчуудтайгаа уулзаад янз бүрийн хөтөлбөр явж ирсэн болохоор бас хамт оруулаад тэгээд өөр бас Шой гээд Токиогийн сургуулийн судлаач залуу байгаа. Энэ залуу болохоор бас мундаг
Японы коронагийн эсрэг одоо яг математик загварыг нь гаргадаг үндсэн багт нь тэг яг тарих нь болоод явж байгаа тийм залуу судлаач байгаа юм. Тэгээд ийм 4 хүн одоогийн байдлаар үндсэн гишүүн болоод судалгаагаа хийгээд датагаа цуглуулад явж байгаа. Тэгэхээр яг одоо та судалгаанд бас өөрийнхөө нөхцөл байдлыг бас оруулъя гэж бодож байгаа бол яг энэ дэлгэцний дор гарч байгаа энэ линкээр ороод судалгаанд бас хариулаарай гэж хүсье. Дэлхийн 16 орны хилээр одоо 16 хилээр судалгаа хийгдэж байгаа учраас яг энэ цар тахлын үед дэлхийд даяараа бид юу мэдэрсэн юм бэ? Ялангуяа монголчууд юу мэдрээд байгаа юм бэ гэдгийг тодорхойлоход энэ судалгаа үн цэнтэй бөгөөд одоо магадгүй нэг арга ажиллагаа сайжруулахад хувь нэмэр болох юм судалгаа байгаамаа. За тэгээд тийм бас нэг зорилго нь бас тийм л дээ. Яг нэг яалтчгүй бас танилцуулсан зүг бах те. Нэг шоёгоо танилцуулчлаа. Хоёр өөртөө танилцууллаа те. 4 ажиллаж байгаа 4 хүнийх нь хоёртай нь ярилцж байна те. Тий. Би намайг амглан гэдэг. Тэгээ одоо Японд сурч төгсөөд ажиллаад тий ажиллаж байгаа IT-ийн чиглэлээр ажилладаг тийм юм байна. Ууг нь харийг жодж байгаад ажилласан уу? Гүүгөө. Гэтэ уул нь хармаар л байсан л та. Тэгээд сүүлдээ тэгээд одоо харж нэрж ингээд бас хувь заяатайгаа эвлэрсэн гэж. Тий. Янз бүрийн асуудал асуудал. Халуун болохоор өргөд байлгүй. За халуун. Би ч бас ижилхэн амгалантай бол ерөнхийдөө төстэй бас Японд сураад төгсөөд ажиллаад тэгээд одоо бас өөрөө компанитай тэгээд ажил хийдэг л дээ. Энд бол амьдардаг удаан хугацаагаар амьдарч байна. Миний хувьд болохоор бас яг нөгөө бас хувийн манай имээ маань гацсан байжгаад явсан л та. За нэлээд удаан гацсан. Тэгээд ерөнхийдөө энэ үед чинь нүг яг өөрт хамааралтай яг нөгөө би бол гацаагүй. Гэхдээ яг ингээд мэдээж өөрт хамааралтай хүн ингээд гацаад ингээд хэцүү байх үед л яг яах гээд байгаа нь мэддэхгүй тий. Тэгээд хамгийн хэцүү нь болохоор бид нэр жахууд ингээд юм хүмүүс хараад ингэж байгаа ч гэсэн хөшөө хүмүүс бол хэцүү байд юм байна гэж би бол яг өөрийнхөө нөгөө амьдралаар ч юм уу тий туулж яг яах гээд байгаа нь мэддэхгүй. Тэгээд одоо түр зүгтээ гомдол үлээд байгаа сте тий. Тэгээ би ингээд хэлэхээр эсрэгээрээ би хэлнэ штэ. Ингэж ийна имээ гэд хэлэхлээр заримдаа чи одоо хүн тий хуураад байгаа мó гэсэн байдалтай тий. Ер нь үний юм уу гэл тий. Тэгээ 2 сар гарan онгоц ирээгүй штэ Япон руу. Тэгээ 2 сар гарan онгоц ирээгүй онгоц байхгүй байна хэд нэрээ юм уу гэж ах жишээ нэ тий. Энэ чинь бол зүгээр л одоо нэг л жишээ штэ тий. Тэгэхээр бүр хэцүү байгаа. Одоо тэгээд мэдээж одоо Монголд очсон тий. Арай гайгүй тавьширсан байгаа. Гэхдээ манай имээ бол Азтайд орж байгаа. Гэхдээ нөгөө онгоц байхгүй тий Америкт жишээ нь өчнөө олон настай хүмүүс байгаа. Тэгээд яг энэ үед ингээ бид нэр чимээгүй байж ерөнхийдөө болохгүй мэн гэдгийг бол би бүр маш сайн ойлгосон. Тэгээд нөгөө зүгээр жоохон хувийнхын талаар юм ярихад бол би ерөнхийдөө бол нөгөө өдийг хүртэл өөрөө болж ивэл яах вэ гэсэн байдалтай ер нь байсан юм байна гэдгийг маш сайн ойлгосон л тоо. Ер нь өөрийгөө бас ойлгож таньсан байж тээ тий. Тийм одоо корона бол намайг яах вэ тий. Тийм корона бол намайг тодорхой хэмжээнд нэг хүн тий тэгээ өөртөө татсантай тэгээд би болохоор за би дуурайд тий би ганцхан тий би юу ч би ямар ч надад ирэх мэдлэлтэй чадал нь байхгүй би дуурайд яах вэ гэж боддог байсан л та. Тэгтээ тийм биш юм байна гэдгийг бол би маш сайн ойлгосон. Яагаад гэвэл бид нар чинь гэсэндээ амгалантай те би фэйсбүүкээр ингээд танилцж байгаа байхгүй юу? Яаж байгаа гэхээр яг бас судаатай ажиллагаа. Би ингээл бас нервтэй л те ганцаараа ингээд юм бичээд ингээл хүмүүс цуглаад ирээд те бид нэр ингээд цугласан байхгүй юу? Хоорондоо танихгүй хүмүүс те зүгээр л бүгдээр Токиод ч юм уу эсвэл Токиогийн ойр хад байгаа хүмүүс. Тэгэхээр энэ үед болохоор ганцаараа би юу ч хийж чадахгүй гэдэг бол худлаа шүү те өөрөө зүгээр тгээ ойлгоцсон байд юм энэ хүн те тэгтээ дуурах ёстой буруу зүйл ч юм уу те болохгүй байгаа зүйлийн талаар одоо ер нь өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж дуурж явах ёстой нэг хүний дуу хоолой нэг хүндгүй шүү гэдгийг бас энүүгээр те үзэж байгаа хэрвээ яг надтай ижилхэн те одоо миний өмнөх байдалтай те хэдэн сарын өмнөх халуунтай ижилхэн бодолтой байсан залуучууд те
залуучууд гэлтгүү те хүмүүс сонсож явах юм бол тийм биш байд юм бэ шүү хүмүүсээ те бүгдээрээ дуу хоолойгоо нэгтгэж бүгдээрээ нэг гэлтгүү дуурж ийж те энэ юм чинь жоохон ч гэсэн өөрчлөе гэсэн те энэ чиглэл рүү одоо те жоохон хандах юм те хандах юм байна штэ гэдгийг тэгэл одоо ингээд тэмцээл ер нь бол бүгд одоо нөгөө нэг бидэнд ямар ирэх байгаа вэ гэдгийг ард иргэд өөрсдөө мэдгүй тэгээ шаардлагагүй учраас төр зэсэг маань нэг тоогоо байцсан л байна л да. Тэгэхээр магадгүй бас тэнд чинь нөгөө нэг юу гэдүүлээ хүн л байгаа штэ ялгаагүй те бид ярилцаж ойлгоцож болмоор ч юм шиг эсвэл сайн ойлгуулчих юм бол болчмоор ч юм шиг тийм итгэл найдвар ингээд байгаа л байдаг байхгүй магадгүй нөгөө хүний итгэл найдвар чинь хамгийн сүүлд бүгдэг гэдэг тэр ч байж магадгүй. Гэхдээ бид нэр одоо энэ мэдээлэлээр хангаж байгаа гэж ойлгож байгаа одоо энэ влог явж ирснээс хойш бид нэр мэдээлэлээр хангаж байна. Тийм болохоор энэ жоохон ч гэсэн арга ажиллагаагаа өөрчлөлт сайжруулах талын ажлууд бас хийх болов гэж хараал байгаа. Одоо нэг хараал байна да гэдэг л очиод байна л да. Ямар өөрчлөлт бас гарах юм бол гэдгийг те. Тэгээс гадаад гат гэдгээ бас нөгөө оруулахдаа нөгөө хамаг мөнгөний битгий халаасын сэгстрээж тэд нар чи ядуурл руу гулсаж орж байна. За хоёр сэтгэл санааны байдлын хувьд бид ямар их хүнд бэрхийг туулж мэдэрч байгаа юу гэдгийг бас та бүхэн ойлгоорой. Тэгээ энэ судалгааны үр дүнгээс бас монголчууд ямар их айдас бухимдал стрессийг даван энэ гадаадд гацаж байгаа гэдгийг бас гарч ирэх байх. Тэгэхээр тэр цаг хугацааны ч гэсэн энд бид нэр идэвхтэй оролцсонараа энэ судалгааг үнэн бодиттой гаргахад туслах юм. За энэ судалгаа дэлхийн 16 хил дээр явагдаж байгаа зөвхөн Монгол улс биш. Гэхдээ Монгол улс ийм байсан шүү гэдгийг бас гадаадын улс орнууд мэдээж танихад ч гэсэн бид нэр хувь нэмрээ оруулж байгаа гэж ойлгоорой. За тэгээд сүүлд нь олон гадаад гацсан иргэд байгаа. Тэн дундаас яг нөгөө өвчтөе золонтой гэсэн хүмүүс яг яваасаа тэрний дараа явъя гэж юм хүлээцтэй хандж байгаа хүмүүс байгаа. Одоо тэд нар маань нэмэгдээд эхэлж байна. Магадгүй нөгөө нэг нааша чаашаа явдаг том хүсэл мөрөөдөлтэй олон залуучууд байгаа тий. Нааша чаашаа байнга явж байдаг тий. Тэр залуучууд ч гэсэн энэ хаана газар очиж хүлэн хоригдсан байж байна. Ямар том мөрөөдөл, ямар сайхан эх орноо хөгжүүлэх гэсэн одоо тийм зорилго тэмүүлэл байсныг бид мэдэхгүй. Тэр залуучуудынхаа ихтгэл урмыг бити хуглаач, бити итгэлийг алдаач. Би бодож штэ гадаад улсад одоо хичнээн сайхан мэрэгжилтэй ирнэ тэндээ шууд ингээд сууршгаар шийдээд бити үлдээсэ гэж хүсэж байна. Ягаад гэвэл Монгол хүн Монголын баялаг шүү дээ тий. Тэгэхээр тэрийг ойлгооч ял гэж одоо хүсэж байна. Тэр ч утгаараа одоо ингээд ярьсараа тэгээд энийг бас ойлгож ухаарах тийм бодол сэтгэлтэй байгаасаа гэж хүсэж байна. Ер нь сэтгэлтэй бүх юмыг багтаачвал болохгүй бүтгүй юм гэж байдаггүй шүү. Тэр нэг кинон дээр байдаг те. Өвсөөр ч гэсэн энийг онголчондаг үзээд байдаг шүү дээ. Харин сайн хэлснээр чи сэтгэл ахгүй дээ те. Бас нөгөө хамгийн бас сүулт хэлэхэд ерөөсөө сэтгэлгүй хүнээс нөгөө ерөөсөө те юу гордоод байна гэж би бас сүултээ явсаар байгаа тэгж ойлгосон л таа. Уул нь бол те энэ зүйлүүдийг чинь бид нэр хийхгүй те төр засаг нь хийгээд юуны тулд элчин сайдын яам те гадаадад дипломатын корпус гэж байгаа юм бэ те төлөөлөгчийн газрууд гэж байгаа юм бэ эднэр энэ хүмүүс чинь те одоо ард иргэдийн тэнд суугаа орондоо байгаа одоо орныхоо иргэдийг те мэдээлэлээр нь хангаад тэгээд энэ мэдээлэлээ үнэн зөв те хамгийн ихэд үнэн зөв баггүй үнэн зөв төр засагтаа те Монголдо мэдээлэх бол үүрэгтэй тэр нь ажил нь авахгүй юу? Тэр нь уул нь ажил нь авахгүй да. Гэхдээ одоо тэрийг одоо өмнөөс нь те суудаа хийгээд өмнөөс нь бусад залуучууд ингээд хийгээд явж ийн л да. Уул нь ийм баймааргүй байна. Ажлаа ихтэй жоохон сэтгэлтэй хиймээр байна тий. Цалингаа авч байгаа шүү дээ. Тийм төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийг сэтгэлтэй хүмүүсийг сонгож аваач. Ягаад гэвэл иргэнд үйлчилж байгаа гэдэг тэр нэг үйлчлэлийн сэтгэл зүйн байтай хүмүүсийг авч байгаа гэж хэлмээр байгаа. Уулын тийм. Тийм бид нар ч уг нь төрийн албанд орж байгаа гэдэг дарах биш, цэрэг биш. Бусдыг ингээд одоо юу гэдэг нөгөө ийм том албан тушаал дээр очих нэхээс илүү бид нар иргэдэд үйлчилж байгаа ийм хүмүүс ирж байгаа. Би иргэнд үйлчлэх хэрэгтэй гэсэн тэр сэтгэл зүйг бүрдүүлж ажиллаж байгаа юм бол энэ хизээч ийм аимшигтай юм энэ үед болохгүй байхсан байхгүй юу. Магадгүй Монгол ч гэсэн энэс өөр юм болдог. Гэхдээ тийм сэтгэл зүйтэй хүмүүс тэнд орж ажилласнараа энэ байдал цацрах боломжтой байхгүй тий. Тэгэхээр ерөөсөө мэдлэг чадвартай байж болно. Танд хамгийн гол шалгуур чинь хүнд үйлчлэх тийм сэтгэл зүй байна уу гэдэг байх хэрэгтэй шүү дээ. Төрд орж ажиллаж байгаа хүмүүс юм тийм ээ. Тэгээд дээрэс нь дарга зэрэгнэр байна. Тэр хүмүүс эргэн тойронд байгаа хүмүүс яг даргыгаа ч юм уу зөв мэдээлэлээр хангадаг байгаасаа гэж хүсэж байна л да. Дагаж талдаанх нь чухал биш. Гол нь зөв мэдээлэлээр хангаж чаддаг тийм хүмүүсийг ойр тойрондоо хүрээлүүлж аваач дарга нараа гэж хэлээ да. Одоо тэгээд жоохон игүүл хөлчлээ. Энэ бол үнэн шүү гэдгийг хэлээ. Тэгээд гадаадд гацсан иргэдийг оруулъя. Судалгаанд бүгдээр идэвхтэй оролцъё гэдэг одоо энэ үгээр хэдүүлээ лайв өндөрлөе да. Бас нэлээд урт ярьчлаа. Яриул их юм байна уу? Тий, яриул одоо их юм байна доосгүй.
Тэгэхээр судалгаанд оролцсноороо бас нөгөө бодтой үр дүн бид нэр бас олж авах боломжтой юм аа. Тэгээд ярилцсан халууны амгаа хоёртоо баярлалаа. Ийм сайхан судалгаа эхлүүлж байгаад баярлалаа. Тэгээд хоёр сувдаа нэг ном бичиж эхэлсэн. Тэгээд энэ номон дээр энэ судалгааны үр дүн бас оруулна гэж бодож байна. Тэгээд баярлалаа залуучууд. Цар тахад бид нэрийг хаа холоос ингээ холбоод өгдөг бас нэг талын бас сайхан ч юм уу л гэж боддогдож шүү. Юмыг нөө эргээр нь бодох юм бол тийм байхгүй тий. Одоо жишээ нь болоогүйсэн бол би судаатай өнөөдөр ингэж ярихгүй. Энэ асуудал энэ корона гацааг байсан бол би амгалантай ч танилцахгүй байх байсан л да. Ер нь бол одоо тэр өнцгөөс нь харъя да. Сайн юм харъя тий. Тэгээ Монгол хамгийн дэлгэрээ гэдэг штэ. Бид нарыг юм хэцүү золонтой зүйл туулсан ч гэсэн бид бас эндээс одоо тодорхой хэмжээний өөрсөндөө хэрэгтэй танил найз нөхдөд бас олж авч чадлаа. Тэгээд бас найз нөхдөд шигшиж чадлаа гэж байгаа шүү дээ тий. Ингээд сайн нарийн шийдвэрээр шигшиж авч чадсан. Тийм болохоор маш сайхан нөхөрлөл, маш сайхан тийм ирээдүйг бүтээх тийм уран зоригтой залуучуудтай холбогдож байна гэж бодож байна. Тэгээд та хоёрын ажилд амжилт хүсье. Тэгээд судалгааны ажилд бүгдээр идэвхтэй оролцоорой гэж урья. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа.